1 2. За өдрийн мэнд, орой мэнд итгэлийн ахын дүүс нар бүгд хамтдаа залбираад өнөөдрийнхөө хэсгийг судалцгаая. За хамтдаа бүгдээрээ одоохон би энийг жоохон багсгаах юм. За бүгдээрээ хамтдаа залбирая. Тэгээд өнөөдрийнхөө үгийг хамт судалцгаая. Эзнээс асууцгаая. Эзэн бурхан минь энэ цагийн төлөө бид талархаж байна. Тэгээд эзэн дотор минь суйрлуулсан өөрийнхөө агуу гайхалтай хүч чадалтай ариун сүнсээр дамжуулан сул дорой гэмтэй харалган бид бүгдийг эзэн та нүдийг минь нээж бид бүгдийг та итгэлийн амьдралын үнэн дотор зөвхөн таны үнэн дотор алхахад та удирдаач эзэн. Оюун санаагаа бид таны үнний өмнө шинжлүүлж өөрчлүүлэхийг бид хүсэж байна эзэн минь. Буруу зүйл бодож байсан бол та энэ цаг мөчид засаач. Тэгээд дорой бид бүгдээр дамжуулан та яриач хэмээн Есүсийн нэрээр энэ цагийг бурхан аав тань даатан залбирч байна. Амен. За тэгээд бүгдээр хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг уншицгаая. За өнөөдрийн хэсэг бол Матай 7 дугаар бүлэг 21-с 23 дугаар ишлэл байна. За тэгээд би уншия. За намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэх чинь л орно. Тэр өдөр надад олноороо эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үйлдэж байсан босуу гэх болно. Тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй, ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Амен. За тэгэхээр бүгдээ хамтдаа өнөөдрийнхөө хэсгийг ярилцаж эхлэхээс өмнө ерөнхийдөө ямар зүйл, ямар хам сэдв дотороо, ямар номлолын ярилцлагын дунд эзэн ийшээ орж ирж байгаа байлаа бүгдээрээ санацгаая. Тэгэхээр Матай 5-аас 7 дугаар бүлэг бол уулан дээрх сургаал гэдэг Есүс Христийн уулан дээр суугаад сургасан бүлэг сургаал байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 7 дугаар бүлэг одоо ингээд дуусах тийшээ хандж байгаа. Тэгэхээр энд юу болж байна вэ гэхээр Есүс урд нь ярьсан бүх тэр илчлэлт үннүүдээ одоо ингээд ерөнхийдөө эмхтгэж базаж одоо бид нар яг ингэж төгсгөлийнхөө дүгнэлтийг одоо энэ бүгдийг хэрэгжүүлэхэд ийм зүйл чухлаа. Энэ зүйл дээр одоо та нар маш сайн ойлгох хэрэгтэй гэд төгсгөлийнхөө бүр амин чухал зүйлсүүдийг одоо ярьж эхэлж байгаа. Тэгэхээр одоо бүгдээ харъя л да энэ л Матай 7 дугаар бүлэг дээр юу яригдсан бэ гэхээр алтан дүрм гэж хэлж байгаа шүү дээ. Төгсгөлийн одоо дүгнэлт гэж хэлж болно. Би бусад хүмүүсийг надтай яаж харьцаасаа юу хийж өгөөсэй гэж хүснэ. Би өөрөө тэднэрт тэгж үйлдэх талаар ярьсан. Тийм дүрм, амьдралын дүрм, журмыг эзэн хэлсэн. За ингэж үйлдэхэд энэ амьдрал нь өөрөө хавчиг, жижигхэн, нарийнхан хаалга зам мэт харагданаа. Гэхдээ үнэндээ бол энэ бидний оюун ухаан, бидний одоо хувиа хичээсэн зөвхөн өөрийнхөө хүслийн дагуух амьдрахыг амьдралынхаа эзэн хаан бурхан болохыг хүсдэг тэр оюун ухаанд тийм хавчиг байгаа гэсэн санаа хэцүү болно гэсэн хэцүү байгаа тэр өнцгөөс хэцүү байгаа гэсэн санааг бол гаргаж ирсэн хэдүүлээ. Тэгэхээр тэгээд бас өөр юг анхааруулсан бэ гэхээр за тэгээд зөвийг үлдээд нарийн замаар явж ихт ч гэсэн итгэлийн амьдралд чуулганд хоньны арьстай итгэгч нар шиг харагддаг мөртлөө цаагаараа үл итгэгч бүр удирдлагын төвшин төртөл ийм чоннууд, хомхой чоннууд биднийг харааг Есүсээс холдуулах тийм зоригтой хүмүүс далд байгаа эцсийн өдрүүдэд бүр ихээр гарч ирнэ гэж эзэн анхааруулсан За тэгэхээр өнөөдөр бас нэг нэлээд хүн сэдв бас бүгдээрээ үзэх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр за одоо нэг өөрийгөө мэхлэгчид за англи дээрээ бол би та нарыг хизээж танихгүй, таньж мдээгүй, та нарыг би юусаа мэдэхгүй байна гэсэн нэг тийм гарчигтай хэсэг байна. За тэгэхээр энийг эзэн яагаад хэлж байгаа вэ гэхээр тэгээ одоо маргааш энийг сонсогчд ба үйлдэгчд гэдэг олон гайхалтай итгэлийн амьдралын үннийг биднэрт заасан. Тэгээд тэндээс одоо эзэн юуг гаргаж ирж байна бүгдээр харъя. За тэгэхээр бүгдээр хамтдаа эхнээс нь хараад явъя л да. За Матай 7-гийн 21-с 23 дугаар энэ саяны багц ишлэл байгаа шүү дээ. Тэгэхээр 21 дугаар ишлэл дээр
Энийг бол юу гэж харж ийнэ вэ гэхээр ерөөсөө хаадаа та Тэнгэрийн хаанчлалд тэд орохгүй гэж байгааз. Эзэн минь гэсэн болгон буюу гэсэн болгон гэдэг чи одоо та яг энийг англи хэл дээрээ бол те эндээс ямар санаа гарч байгаа вэ гэхээр эзэн минь гэж хэлсэн болгон орохгүй гэж байгаа шүү. Эзэн минь гэсэн болгон гэж хэлээгүй шүү. Эзэн минь гэж хэлсэн хүн болгон орохгүй. Гэхдээ эзэн минь зөвөр одоо зөв хандлагаар зөвөр эзэн минь гэж хэлдэг хүмүүс байгаа гэсэн санаа байгаа шүү дээ. Эзэн минь зүгээр л эзэн минь гэж хэлсэн хүн болгон орохгүй гэсэн үг. Өөр нэг зүйлийг одоо бид нар эзэн энд чухалчилж хэлнэ. Тэгэхээр хамгийн гол зүйл чинь зүгээр л Есүс эзэн минь гэж хэлж байгаа тэр амаараа хэлдэг энэ үг л бид нарыг Тэнгэрийн хаанчлалд оруулахгүй буюу аврахгүй. Одоо бид нар те Есүс таавал миний эзэн гэж энэ үгийг амнаасаа гаргаснараа л аврал ирэхгүй гэсэн санаа Есүс хэлж байна. За яагаад харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэх орно гэж байгаа зү. За тэгэхээр 21-р ишлэлээр ингээд ерөнхийд нь ингээд томчлоод бичих юм бол ингэж бичсэн. Тэнгэрийн хаанчлалд орох, аврагдах нөхцөл нь бол хоёр нөхцөлийг ярьж байна. Яг энэ дээр байгаачлан. Ер нь итгэлийн амьдралд ер нь энийг л ярьдаг шинэ гэрээч гэсэн хоёр зүйл. Эхлээд юу ярих вэ? Есүсийг эзэн минь гэж хэлээд болчихдог биш. За энэ цаана юу вэ гэхээр Есүсийг эзэн минь гэж хэлэх нэг тийм үе шат байгаа. Одоо итгэл гэж хэлж болно баг. Итгэлээ тунхаглах. За англи хэл дээр болохоор confess буюу яг гимших гэсэн санаа, гимших, тунхаглах, хүлээн зөвшөөрөх гэсэн санаа. Есүс бол цор ганц тэр агуу хүчит Бурхны хүү биднийг аврагч, бидний гим нүглийг золиослон гим нүглийн өмнөөс өөрийгөө золиослон бидний төлөө өөрийгөө өгсөн тэр аврагч, агуу дахил болсон эзэн, миний амьдралын эзэн гэж гимшиж хүлээн зөвшөөрж байгаа тэр нэг итгэлийн процесс нэгтгэн шүү. За тэгээд аврагт нөхцөл нь. Тэгээд ингээд болчихдог юм биш гэдгийг өнөөдөр хэлж байгаа байхгүй юу? Ингээд болчихдог гэж хүмүүс ойлгодог. Ингээд болчихдог гэж. Гэтэл дараа нь юу ярьж байна? Нөгөө Яаков номны нэг санаа байдаг штэ. Тэр санааг энд Есүс одоо баг нэг өгүүлбэрт хэлж байна гэж хэлж баг болно. За хоёрдугаарт нь Тэнгэр дэх аавын хүслийг үйлдэх аврагдана гэж байна. Тэгэхээр эхлээд бид нөгөө урд нь ярьсан штэ. Уржигдөр бид нар үзлүү яалаа. Изэвэлээ өмнөх төр хаалгаар ороод тэгээд үргэлжлүүлэн яг тэр эцсийнхаа барайнд очихын тулд замаар явна гэсэн санаа байгаа штэ. Заавчлаарай миний жон ходоод муу болохоор. Тэгэхээр зөвхөн хаалгаар ороод аврагдчихдаг гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр тийм ойлголт бол байхгүй. Энэ дээр буруу ойлголт яваад байдаг. Тэгэхээр бид эхлээд аврагдана. Тэгээд аврагдсан амьдралаар амьдрах гэдэг юм байгаа байхгүй. Хэрвээ шууд итгэлээр эзэн минь гэж чин сэтгэлээс одоо Ром 10 дээр байгаа. Ром 10-9-оос 10 дээр те амаараа хүлээн зөвшөөрөө зүрхэндээ итгэнэ гэж байгаа. Тэгэхээр амаараа хүлээн зөвшөөрөө зүрхэндээ итгэх гэдэг тэр процесс бас яригдана. Тэгэхээр тэр зүйл болоод тэгэл одоо Бурхны тэр миний амьдрал, бид бүгдийн амьдрал дэх тэр хүсэл нь төлөвлөгөө дуусчдаг бол бид аврагдаад дараагаар нь дэлхий дээр амьдрах ямар хэрэг байгаа юм? Яагаад бид үргэлжлүүлээд амьдарч байгаа юм? Тэнд эзний ямар хүсэл байгаа юм? Ямар төлөвлөгөө байгаа юм? Аврагдсан хүний амьдрал гэдэг яриа байгаа шүү дээ. Тэгэхээр тийм яриа яригдана гэсэн үг. Одоо тийм учраас одоо энэ дээр ингээ харах юм бол зөвхөн эзэн минь гэж хэлээл болдгоо гэж боддог хүмүүс нь Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн санаа байхгүй юу? Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин ямар хүмүүс вэ гэхээр эзэн минь гэж хэлдэг ч гэсэн хамгийн гол нь дээр нь нэмээд гэдэг юм уу те? Эсвэл бол мөн хамтдаа Тэнгэрт байгаа эцгийн минь гэж байгааз Есүсийн өнцгөөс ярьж гин гэсэн үг шүү. Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэх чинь л орно гэсэн үг. Тэгэхээр Тэнгэрт байгаа эцгийн Бурхан аавын хүсэл юу вэ гэхээр Есүс хэлж байгаа зү. Тэнгэрт байгаа эцгийн минь миний аавын хүслийг гэсэн санаа. Эцгийн минь my father гэдэг гэдэг нь Есүс биднийхээс илүүгээр Есүс одоо өөрөө ярьж штэ. Есүс энэ дэлхий дээр аавынхаа хүслийг биелүүлэхээр ирсэн гэдэг санаа Библиэд зөндөө байгаа те. Өөрөөч байн хэлж исэн. Тэгэхээр бид Есүсийн өнцгөөс Бурхан аавын Есүсийг бид толдон тусгал болгон Бурхан аавын хүслийг олж харна гэсэн үг штэ. Тэгэхээр тэр хүслийг үйлдэн амьдрагч нь л Тэнгэрийн хаанчлалд орно гэдэг энэ Есүс эзэн өөрөө хэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр юу гэж заалгасан байна уу? Бидний пастор юу гэж заалгасан байна уу? Та өнөөдөр юу гэж итгэж байх нь хамаагүй болчих гэсэн үг байхгүй юу?
би агуу дээд эрх мэдэл болох Библи өнөөдөр юу гэж хэлж байна гэдэг л чухал. Зүгээр л итгээд тэгээд дараа нь юу ч болох шаардлагагүй, юу ч болж болно гэсэн тийм ойлголтыг болохоор одоо энэ сүүлд нь би гаргаж бичсэн хямдхан дутуу хүчгүй нэгүсэл гэж ирнэ. Тийм хиллэг байдаг л да. Тэгэхээр тийм зүйл яригддаг. Тэгэхээр бүгдээр хамтдаа ингэ чааш нь хараад явъя. Тэгэхээр юу болж байна? Одоо энэ бас эзэн минь яг хөө зүгээр нэмэлт мэдээл болоход нэг юм олж мэдлээ л дээ. Яг эзэн минь нэгэд давтж байгаа цтай тэгээ бас үннээр гээл те. Эсвэл бол одоо юу гэдгийг тийм давтан хилдэг үгнүүд байдаг те. Нэг өгүүлбэрт бүр яг зэрэгцүүлээд хоёроо ороод ирдэг. Тэгэхээр тиймэрхүү зүйлийг болохоор энэ өөрөөс юу гэж ойлгох вэ гэхээр яг угаасаа хамгийн чухал санаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг чухал тэгээд яг бүр ингээд үннээрээ хэлж байгаа гэсэн санаа واخхой юу? Одоо яг үннээсээ чин сэтгэлээсээ өөрөө тэрэндээ бүр маш итгэж үннээр эсвэл эзэн минь гэж хэлсэн. Ягаад гэвэл тухайн одоо хэрэг бичсэн бол магадгүй зүгээр л нөгөө нэг тодруулцдаг штэ ингээд нөгөө доогуурн зурдаг ч юм уу эсвэл ингээд нөгөө нэг яадаг штэ. Bold гэдэг те Windows дээр bold гэдэг юу байгаа штэ. Тодруулдаг одоо бид энд байна штэ те эзэн минь гэдгийг би тодруулсан шиг ийм одоо бичлэгийн хэллэг бол тухайн үедээ Библийн цаг үед байгаагүй штэ. Одоо ингээд те би энгийн болголоо, bold болголоо. Тэгэхээр тийм учраас энэ нэг юм цаад одоо нөгөө нэг чухалчилж байгаа санаагаа, чухалчилж байгаа үгээ эсвэл бүр цаад зүрхнээс нь гарч байгаа гэсэн тэр нэг үгээ ингэж давтан хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр эзэн минь гэж энэ хүн эдгээр хүмүүсүүд өөрсдөө итгээд байгаа байхгүй. Эзэн минь таавал миний эзэн гэсэн нэг юм итгэл байгаад байгаа юм. Одоо дотн өөрсдийгөө Есүстэй би ийм дотн гэсэн нэг юм тийм хувь хүнийх нь өөрийнх нь итгэл. Бурхны итгэл биш. Хувь хүн өөрөө би ийм ингэдэг учраас л би Бурхан бол Есүс миний эзэн, би бол аврагдсан нэгэн гэдэгтээ итгээд хувь хүний өөрийнх нь бий болгоцсон итгэл гэсэн үг. Тэгэхээр тэр итгэлийг эзэн хэлж ийн хар да. Эзэн минь гэсэн болгон хичнээн та чи те хичнээн би бол өстой нэрээ үнэхээр бурхантай хайртай гэл ингээ те би бол аврагдсан нэгэн гэж та үнэхээр чин сэтгэлээс итгэж байгаа ч гэсэн Есүсийн хэлсэн Есүсийн тэр нөхцөлийг л та хэрэгжүүлэхгүй бол таны итгэл чинь одоо энэ өөрийгөө мэхлэгч болж байгаа байхгүй юу? Та өөрийгөө мэхлээд байна гэсэн үг. Тийм одоо санаа нь явж гин гэсэн үг. Тэгэхээр бид ийм аюултай зүйлээс эзэн одоо энэ уулан дээрх сургаалын хамгийн төгсгөлд хэлж штэ. Дахиад ийм төвшний бас мэхлэлт байгаа. Тийм учраас гэд эзэн хэлж байна. Харин тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг Есүс үйлдэхээр гүйцэлдүүлэхээр ирсэн штэ тий. Тэгэхээр Есүсийн хийсэн зүйл рүү харна гэсэн үг. Өөр бид нар эцгийг Бурхан Аавын хүслийг ч мэдэх боломжгүй. Бурхан Аавыг бид мэдэрч таньж түүнтэй дотносох ямар ч боломж байхгүй. Цоргоонд зам үнэн ам бол Есүс. Тэгэхээр Есүсийн үйлдэд хийх гэсэн үг байхгүй юу? Есүсийн хүслийг, Есүсийн үйлддэг зүйлийг л үйлдэгч нь л Тэнгэрийн хаанчлалд орно гэсэн үг. Наан эзэн минь гэж байгаа бол тэр бол зөвхөн одоо юу гэдэг гаднах хэлбэр гэж хэлж болно те. За бүгдээрээ цаашаа явъя. Тэгэхээр хүслийг үйлдэгч орно гэсэн үг. За тэгээд 22 дугаар ишлэлээр харъя. Тэр өдөр гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр өдөр та мэдж байгаа бах те. Тэр өдөр гэдэг энэ өдөр бол ямар өдөр вэ гэхээр эцсийн шүүлтийн өдөр. Есүсийн өдөр гэж хэлж болно. Есүсийн 2 дахь ирэлт. За яг эхний төрөлт 2 дахь ирэлт гэж ярих бах те. Ямар ч Есүс Христийн 2 дахь удаа энэ дэлхий дээр ирэх тэр шүүх гэж ирэх, хаанчлах гэж ирэх тэр өдөр гэсэн үг. Тэгэхээр эцсийн тэр өдөр яг сүр жавхлантайгаа одоо нүд болгон харна гэж байгаа шүү дээ. Есүсийг цовдлсон хүн болгон бүр Адам Ева хоёр дараагаар нь Каин Абель одоо Сет хэн байдгийг бүгд харна гэсэн үг. Есүсийг Тэнгэрөөд харна гэсэн. Сүр жавхлантайгаар агуу хүчит Тэнгэрийн дайчтайгаа бууж ирнэ. Яг одоо амьдарч байгаа Есүс яг одоо ирлээ гэхэд яг одоо бид нар ингээл би лав хийж илаа гэхэд та үзэж илаа гэхэд хаана утсаараа зургатаараа хаана үзэж байгаа яг ирлээ гэхэд Тэнгэр ингээл амар том захилгаан загч байгаа юм шиг гадаа дуу гараал та шууд утсаа орхиол гараал харна гэсэн үг байхгүй. Яг ийм бодиттой юм ярьж байгаа. Ингэж ирнэ гэсэн үг. Тэгэл дээшээ хартал үүлэн дунд чинь бүр яг кино үзэж байгаа юм шиг нөгөө фантастик те зөгнөлт кино үзэж байгаа юм шиг Есүс бүр маш бодиттой энэ дэлхий дээр сүр жавхлантайгаа бууж ирнэ гэсэн үг. Тийм болно гэж байгаа.
Тэгэхээр тэр өдөр биш те Есүст олноороо гэж байгаа. За энэ олноороо гэдэг үгний цаана ямар ойлголт мэдрэгдэж байгаа вэ гэхээр ийм өөрийгөө мэхлэгчэд асар олон байна гэсэн үг. Өөрийгөө мэхэлдэг, өөрөө миний энэ итгэлэл намайг авралт хүргэнэ гэд бодцсон. Гэтэл Есүсийн юу гэж хэлсэн, юу үйл дээрээ ямар хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орох вэ гэж хэлсэн Бурхны Библиэлд хэлдэг зүйлсийг биш, өөрийнхөө таатай нөгөө нэг хоньны арьс нөмөрсөн чонрын заадаг зүйлсэд итгээд тархиа угаалгацсан чонны араас мэхлэгдээд идүүлэх гээд явцсан, айгуул идэгдсэн сүнс нь бүр авралч байхгүй мяриад нь шүү дээ. Тийм хүмүүсүүд олноороо байх болно гэж байгаа байхгүй. Эцсийн өдрүүдэд бүр олноороо нэмэгцээр л байгаа. Тэр нэг нь өнөөдөр бид нар битгий болчоосаа гэдэг утгаар л Библи монгол хэл дээр байсаар л байна. Эзний тэр өдөр буюу эзний ирэлт ирээгүй хүлээгдсээр биднэрт боломж өгсөөр л байна. Өнөөдөр энэ тэнд янз бүрийн лайв гээд сүм чуулган нээлттэй хаалгаа онгоолгоод номлолууд хийгцээр л байна. Энэ юу гэсэн үг гэхээр бид зөв бэлтгэлтэй, бэлэн байдалтай байх хэрэгтэй байгаа учраас л эдгээр үннүүд тунхаглагдсаар байна гэсэн үг. Сонголт танд надад итгэх үгүй юу гэдэг чинь бидний өөрсдийн сонголт, тэгээд хамгийн гол нь үр дүн хариуцлага бид нар өөрсдөө л үүрнэ гэсэн үг. Библиэлд ингэж л хэлсэн байна. Тэгэхээр энд итгэхгүй өөрөө нэг юм зохиогоод амар дотно болцсон тэр нэг хиймэл итгэл бол баталгаа биш гэдгийг хэлж штэ. Тэгэхээр тэр өдөр шүүлтийн өдөр Есүс тэр олноороо ирээд дахиад нэг хардаа эзэн минь те одоо би таны нэрээ одоо бүр гайхаж байгаа байхгүй юу вэ? Би таны хайртай хүү чинь, хайртай охин чинь ийм дотн те тэгээ таны нэрээр иш үзүүлж. За одоо ингээ хараарай. Одоо энэ тарда 22 дугаар ишлэлээс шүүлтийн өдөр өөрсдийгөө мэхлэгчдийн хэрхэн өөрсдийгөө мэхэлсэн тэр одоо зүйлсүүдийг хэлж гин гэж ойлгож байна л да. Тэгэхээр тэд хардаа таны нэрээр бид үйлчилсэн босуу гэсэн санаа. Таны нэрээр бид үйлчилж хаанчлалын ажилд оролцож гэсэн санаа хэлэх гээд нь шүү дээ. Одоо тэгээд харж байгаарай. Одоо бүгд унши юу хийсэн байна тэдгэр хүмүүсүүд. Ялгаа нь юу вэ? Эзэн юу хий гэж хэлэхэд эдгээр юу хийсэн бэ? Юу тэд нар хийгээгүй вэ гэдгийг бүгдээр харгая. Тэгээ өнөөдөр бид нар өөрсдийгөө шалгая бас. Паул ч гэсэн хэлсэн байгаа. Та нар өөрсдийгөө христийнх гэж бодож байгаа бол ингэж итгэлтэй байгаа бол өөрсдийгөө шалгаарай гэж Коринт дээр байдаг. За бүгдээрээ ингэ яа энэ унши. За 22 дээр юу гэж тэр өдөр олноороо те эзэн минь бид таны нэрээр иш үзүүлж. За иш үзүүлж одоо хардаа. Иш үзүүлэх, ирээдүг зүгнөх, бурхан ингэж хэллээ гэд сургаал номлол хийх, ирээдүйн талаар зүгнөх, иш үзүүлэх. За тэгэнгүүтлээ таны нэрээр жүтгэрүүдийг хөөж. За одоо бүр хардаа юр бусын тийм за одоо шашинлаг үйл гэж яг зарим нэг өнцгөөс харагдаж болно те. Гэхдээ итгэлийн амьдрал ч гэсэн эдгээр юм байгаа шүү дээ. Одоо нөгөө нэг за сүнслэг одоо те юр бусын байгалийн бус гэх юм уу сүнслэг зүйлсүүдийг хийдэг хүмүүс гэсэн. Хийдэг үйлдэлүүдийг ярьж штэ. Тэгэхээр эдгээр бүх үйлдэлүүд буруу гэж хэлээгүй шүү. Зүгээр тэдгээр хүмүүсүүд өөрсдөө эднэрийг чухалчилж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо хардаа тэр өдөр таны нэрээр иш үзүүлсэн гэдгээ хэлж байна. Аврахдахгүй, Тэнгэрийн хаанчлалд оруулахгүй гэж хэлсэн чинь эцсийн өдөр, шүүлтийн өдөр тэд яагаад вэ эзэн минь би таны нэрээр иш үзүүлсэн штэ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бид жүтгэрүүдийг хөөсөн штэ. Гуравдугаарт бид олон гэж байгаац олон гайхамшгуудыг үйлдэж байсан штэ гэж гурван юм ярьж байна. За энэ гурав хараарай. Энэ гурван ойлголт цаана ер нь юу анзаарэгдэж байна? Одоо юу гэдэг нэг юм үйлчлэл эсвэл тэг ер нь үйлчлэл талдаа бусдад харагдахын тулд бас нөгөө нэг юу одоо яг хувийнхаа амьдралд биш чуулганы амьдрал гэх юм уу бусдад үйлчлэх амьдрал бурхныг байрж одоо тэгж хийх тэр амьдрал одоо тийм хоёр дахь амьдрал гэдэг юм уу ер нь хувь өөнийхөө амьдралын хийсэн юм ерөөс яриаггүй байгааз те хамгийн гол нь яаж үйлчлсэн үйлчлэлээ ярьж байгаа. Тэгэнгүүтлээ одоо тэгэхээр эндээс нэг юм асуулт гарч ирнэ. Олноороо эзэн минь тэгэхээр иш үзүүлэг аврагдаагүй хүмүүс Тэнгэрийн хаанчлалд ороогүй аврагдаагүй хүмүүс иш үзүүлж болдог гэсэн санаа байгааз.
За тэгэнгүүтээ чөтгөрүүдийг хөөх гэдэг тэр нэг үйлдэл байна. Гэхдээ энэ болохоор бурхан яриаггүй, тэр хүн өөрөө ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс өөрсдөө бид чөтгөрүүдийг хөөсөн гэж ярьж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд бид гэж ярьж байгаа шүү дээ. Уг нь чөтгөрийг хэн хөөдөг вүлээ? Хүн хөөдөггүй шүү дээ. Есүс өөрөө хөөдөг, бурхан хөөдөг. Тэгэхээр бид хөөж ийн гэж хэлж байна. Тэгэнгүүтлээ гайхамшгуудыг таны нэрээр бид гайхамшгуудыг үйлдсэн ингээд. Гайхамшгуудыг хэн үйлддэг вэ? Хүн үйлддэг үгүй шүү дээ, тэ? Тэр бол бурхан үйлддэг. Тэгэхээр эдний фокус хаана байна гэсэн санаа. Тэгээд хамгийн гол нь тэд нар нэг тийм тэгэхээр түрүүний ярьжсэн те итгэгч Библиэлд ч гэсэн та ингээ анзаарах юм бол хуучин гэрээн дээр ч гэсэн энэ тэнд ингээд байдаг те гайхамшгуудыг бурхан юугаар үлдэж чаддаг. Заавал одоо юу гэдэг нь аврагдсан бурханы ард түмэн байх албагүй. Одоо нөгөө нэг Балаамыг тооллогын үетэй нөгөө нэг Балаам Моабчуудын газар нутгаар хин Израильчууд ингээд амлагдсан газар руу Йошуагийн арим Израильчууд явж байхад те Моабчууд хараад тэгээд Балаам гэдэг иш үзүүлэгчийг хөлсөлж нөгөө нэг хараалах процесс үйл явдал түүх гардаг шүү дээ. Тэр үед явж явах үед нь те илжиг ярьдаг те илжиг гайхамшиг байгаа зү. Тэгэхээр тэр илжигэнд ерөөсөө сүнстэй юу үгүй юу, тэр илжиг аврагдсан уу үгүй юу, тийм бурхных болсон болоогүй гэдэг юм байхгүй. Зүгээр л бурхан юуг бол юуг ашиглаж модыг ч гэсэн, уулыг ч гэсэн, үүлийг ч гэсэн, усыг ч гэсэн юуг бол юуг ашиглаж гайхамшиг хийдэг. Хэн хийдэг вэ гэхээр бурхан. Түүнээсвэр тэр хүн өөрөө аврагдсан учраас гайхамшиг хийж байгаамаа гэдэг дүгнэлт чинь хүний нөгөө нэг жижигхэн ойлголт. Нөгөө давчууд хаалга гэдэг байгаа чинь тэр хүний жижигхэн ойлголтоос гардаг дүгнэлт байхгүй. Яг үнэндээ бол бурхан юуг бол юуг ашиглаж гайхамшиг хийж болдог. Египтчүүдийг гарахад 10 гайхамшиг гэж хэлдэг. Нөгөө талаас гамшиг гэж ярьдаг зүйл чинь бурхан дандаа л тийм амьгүй гэнэ байгалийн зүйлсийг ашиглаж гайхамшиг хийж байгаа зү. Бурхан өөрөө. Тэрнтэй адилхан энэ гайхамшигуудыг үйлдсэн нь тэдгэр хүмүүс аврагдсан гэсэн санаа биш байхгүй. Тийм учраас өнөөдөр итгэлийн амьдралд гайхамшиг болвол тухайн хүн эсвэл тухайн чуулган эсвэл тухайн гайхамшигын чөтгөр хөөж байгаа, иш үзүүлэгдэж байгаа, гайхамшиг болж байгаа зүйлийн эргэн тойронд байгаа зүйлс энд бурхны гайхамшиг болдог учраас энэ чуулган дээр юр бусын бурхны таалал байна гэдэг дүгнэлт чинь туйлын дүгнэлт биш байгаад байгаа байхгүй. Харин ч аюултай байх магадaltaй. Хамгийн гол зүйл юу вэ гэдэг зүйл нь маш чухал гэдэг нь. Тэр зүйлээр л өнөөдөр Тэнгэрийн хаанчд орох уугүй юу гэдэг юм яригдана. Тэр нь юу вэ? Түрүүн бид нар ирсэн шүү дээ. Тэнгэрт байгаа эцгийн минь хүсэл гэж байгаа. За тэгээ бүгдээрээ юу харъя. Тэгээ олноороо гэж гисэн те. Олноороо тийшээ орж яана гэхээр олноороо ингэж төөргөдөл дунд ийм нөгөө нэг ийм юу гэдэг үлээ. Хуйлэрсэн те ийм нөгөө ер нь олноороо ингэж тууширдаг те тууширдаг тийм ойлголт. Тэгэхээр олон хүмүүс туушраад нэг юм руу яваад бол энэ үнэн гэдэг юм чинь аюултай байна шүү. Итгэлийн ахын дүүс нар минь. Бид Библиэлд юу гэж бичсэн бэ? Тэр нь үнэн гэж явахгүйгээр олноороо олон гайхамшиг болж ийн олон иш үзүүлдэг тэр нь бодиттой үнэн биеллээ ч юм уу те олон чөтгөр саллаа энэ хүний үйлчлэлээр гэтэл тэр хүн өөрөө анханасаа аврагдаагүй ч мөртлөө тийм хийх боломжтой байгаа байхгүй. Тэгээд тэр Есүсийн нэрэнд нь л гайхамшиг байна уу гэхээс биш тэр нэрийг ашиглаж те одоо юу гэдгийг чөтгөрийг үнэхээр хөөсөн байлаа гэж бодоход тэр хүнд нь аврагдсан байх гэсэн баталгаа байхгүй байгаа байхгүй. Юу тэр хүний үнэхээр аврагдсан Тэнгэрийн хаанчлалд орох хүн гэж хэлэх вэ гэхээр эцсийн цаг өдөр тэр өдөр яана гэж байна. Эцгийн хүслийг үйлдэх хүн гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээ одоо цааш нь ярина. Тэгвэл тэр гол зүйл чи юу вэ? Ямар үйлс тэ ямар зүйл эзний хүсэл бурхан аавын хүсэл вэ гэдгийг одоо бүгдээрээ гаргая. За тэгэхээр 23 дээр нэг юм санаа байгаа. За одоо 23 дээр шүүлтийн өдрийн гол шүүлт одоо гол шүүх тэр нөхцөл нь гэж хэлж байгаа юм бол яг дахиад автж байгаа учраас би тэгээ бүгдээрээ уншия. За 22 дээр ингэсэн шүү дээ. Олон гайхамшигыг үйлдэж байсан болсоо гэхэд Есүс тэдэнд юу гэж хэлнэ гэж байна. Одоо энэ Есүсийн хэлэх зүйл чинь өөрөө юу вэ гэхэлэр нөгөө нэг нөхцөл Тэнгэрийн хаанчлалд орох босго байхгүй юу? За одоо харъя бүгдээрээ. Би та нарыг танихгүй гэж хэлж байна. Хоёрдугаарт нь ёс бусыг үйлдэгч гэсэн хоёр юм байгааз. Есүсийг хардаа
тухайн хүмүүс Есүсийг таньдаггүй. Мөн Есүс тэдгэр хүмүүсийг таньдаггүй хүмүүс гэсэн үг байхгүй юу? Гэтэл уг нь ингэсэн шүү дээ. Эзэн минь гээл бүр амар дотно гээл нөгөө хүн чи итгэцсэн тэгсэн мөртлөө чуулганд үйлчлээл тэ иш үзүүлээл номлол хийгээл тэгэл бас гайхамшигуд үйлдэл чөтгөрүүдийг хөөж мөгөөл чөтгөр хөөж байгаа юм шиг харагдаад эсвэл үнэхээр хөөсөн ч юм уу хөөгдөөгүй ч юм уу мэдэхгүй байна. Тэгэхээр ийм янз бүрийн гайхамшиг болж байгаа юм. За гайхамшиг хүрт болсон гэд гайхамшиг болоод ингэж байгаа юм чинь яахлаараа тэр хүн Есүсийг таньдаггүй хэлээ. Иш үзүүлсэн шүү дээ бүр. Нэг талаараа номлол гэж хэлж болно. Бурхан ингэж хэлж байна гэж Библийн ишлэлийг бариад. Тэгэхээр яагаад тэр хүн Есүсийг танихгүй гэж байгаа юм? Яагаад бас Есүс хамгийн гол нь ингэж байгаа шүү. Би та нарыг танихгүй гэж байгаа юм. Тэгээд энэ англи орчуулган дээр маш гоё санаа байгаа. Манай монголчууд энэ дээр орчуулаагүй байна. Дараа нь орчуулах юм уу мэдэхгүй. Одоо бүгд харъя л да. Англи дээр ингэж байгаа зү. I never knew you. Never хизээч гэсэн үг байхгүй юу? Never knew you. За энийг монголоор орчуулах гээд үзье. Ихтэй жоохон хэцүү болохоор орчуулаагүй юм мэдэхгүй байна. Би та нарыг танихгүй гэж байгааз цаана байгаал ах л да. Гэхдээ англи хэлнээр их гоё. Never knew you гэдэг чи одоо би та нарыг хизээч харж байгаагүй гэж хэлж болно. Би та нарыг хизээч мэдэж байгаагүй гэж хэлж болно. Хизээч гэдэг хэллэг байхгүй юу? Урд нь мэддэг байснаа одоо та нар өөрчлөгдчихлөө гэж хэлээг байхгүй юу? Эндээс би яг ингэ судалж байхад ийм санаа гаргаж ирж байгаа. Ишлэлээр бас байгаа үстэй англи хэл дээр never knew you. Одоо англиар бол би урд нь I once knew you ч юм уу те би урд нь нэгэн цаг та нарыг мэддэг байсан. Гэтэл та нар итгэлч нь өөрчлөгдөж гэж хэлээгүү. Эндээс юу гаргаж ирдэг вэ гэхээр нөгөө нэг аврал алдагдахгүй гэдэг санааг эндээс гаргаж ирдэг. Яагаад вэ гэхээр за одоо цааш нь энэ аврал алдагдахгүй гэдгийг тайлбарлахын тулд жоох ганц нэг юм дурдна. Тэгэхээр тэндээс тодорвол сайн байна, тодорхгүй бол цааш нь үргэлжлүүлээд ариун сүнстэй хайгаа явцгаая. Гэхдээ юу хэлэх гээд байна гэхээр урд нь итгэсэн байгаад яг үнэхээр итгэсэн байгаад үнэхээр тухайн хүний хувьд Есүс эзэн нь байгаад тэгээд дараагаар нь тэр хүний итгэл нь өөрчлөгдөөд тэгээд одоо энэ дээр байна шүү дээ. Тэгэхдээ би танарт хэлье. Би таныг танихгүй ёс бусыг үйлдэгч. Эхэндээ ёс бусыг үйлддэггүй байснаа. Сүүлдээ ёс бусыг үйлддэг болоод тэгээд Есүс тэр сүүлийнх нь ёс бус үйлддэг үйлдэлийнх нь дараагаар нь Есүс тэр хүнд би уг нь урд нь чамайг таньдаг байсан. Одоо ингээд чи ёс бус үйлддэг болсон учраас би чамайг танихгүй гэж хэлж байгаа биш гэсэн үг байхгүй юу? Юу вэ гэхээр би чамайг хизээч мэдэхгүй гэсэн санаа. Би та нарыг би чамайг хизээч мэдэхгүй. Ёс бусыг үйлддэггүй. Тэгээд ардаа энэ дээр бас нэг чухал зүйл нь харилцаа ярьж байгаа. Зөвхөн мэдлэг биш. Одоо би Есүсийн талаар судалсан, асар олон Библийг уншсан. Одоо ингээд юу гэдэг юм бэ? Ингээд итгэгч нартай уулзахад ч юм уу Библийг олон уншсанараа сайрхдаг хүмүүс байдаг. Сайрхал мөн үү? Миний бодлоор мөн шүү дээ. Би ч гэсэн сайрхмаар байна, олон уншдаг болмоор байна. Гэхдээ гаргаж байгаа нь хүмүүст хэлж байгаа нь өөрөө асуудал гэж би хараад байгаа байхгүй юу? Шаардлагагүй. Тэгээд тэр нь гол зүйл биш гэж хэлж байна. Гол зүйл нь юу вэ? Би Библийг олон уншсан гэж хэрүү тухайн хүн сайрхаж хэлж байгаа бол бардамнаж хэлж байгаа бол яг л энтэй адилхан шүү дээ. Би иш үзүүлсэн, би гайхамшиг үйлдэлсэн, би чөтгөрүүдийг хөөсөн гэдгээс гүцэхгүй гоц дээ. Бүр Библийг олон уншсан, бүр Библийг бүтэн чэйдэлсэн байсан ч гэсэн тэрнээс чинь бараг илүү агуу юм ярьж байгаа зү энд. Гайхамшиг үйлдэлсэн, чөтгөрийг хөөсөн гэд ер усан юм. Хинч ой тогтоолт сайтай итгэгч биш хүн ч гэсэн Библийг уншаад чэйлж чадна шүү дээ. Хэрвээ асар их хөдөлмөр гаргаж чадах юм бол олон уншсан гэдэг бол нэг иймэрхүү ном шүү дээ. Зузаан. Энийг 2 3 уншсан байхад нэг сайрхаадах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр юу их гэдэг нь гэхээр хүмүүс мэхлэгдэх магадaltaй гэдэг юм бас сая бодогдлоо л доо. Библи олон уншсан байх, Библийн ишлэлийн хаанаас нь ямар сэдвийн талаар ишлэл мэддэг байх нь ерөөсөө хамаагүй гэсэн байхгүй. Мэддэг, Есүсийг мэддэг байна гэдэг чинь энэ авралын гол юм ерөөсөө биш. Юу вэ гэхээр Есүс таныг мэддэггүй, Есүс таныг таньдаггүй, Есүс та хоёр бид нар яг дотн харилцаанд байдгүй гэдэг санаа. Тэр дотн харилцаа гэж байгаа шүү дээ. Intimacy гэдэг байнгын дотн харилцаа. Нөгөө Библиэлд бол эхнэр нөхөр хоёр залбирлаас бусдаар хизээж салж болохгүй гэсэн тэр чуулган бурхны дотн харилцаа болох гэр бүлийн гэрлэлт чуулган бурхны Тэнгэрлэг дотн харилцааны сүүдэр болгож эхнэр нөхрийн харилцааг сүүдэр болгон бий болгосон гэж байгаа шүү дээ. Тийм санаа. Тэгэхээр тийм дотн харилцаанд бид нар Есүстэй
хамт амьдарж гинөө гэсэн санаа. Тэр байхгүй бол юу гэж хэлэх вэ гэхээр би чамаа хизээж мэдэхгүй гэж хэлнэ. Яагаад вэ? Би Библи бүтэн 10 удаа уншсан. Би Библиэр бүр ингэж те чэжээрээ би асар их юм мэддэг, асар их зүйл мөл ном зохиол бичсэн. Би чамаа танихгүй л гэж хэлнэ. Танихгүй чи мэдэхгүй миний талаар чи сонссон юм байгааз би чамайг юус танихгүй юм. Чи наадтай юус уулзж байгаагүй. Чи яг би чам руу орох үед хаалгаж тавшихгүй чи оруулаагүй гэж хэлэх байхгүй. Оруулаагүй. Тэгээд цаашаа ярьж ин те. Одоо тэгээд хоёрдугаарт нь энэ ихнийх нь эцсийн өдрийн гол шүүлтийнх нь ихнийх нь Есүс бид хоёр өнөөдөр амьдрал дээрээ баптизм хүртсэн байна уу маань хамаа байхгүй. Хамаатай л да. Гэхдээ өнөөдөр яг тэр гол зүйл чинь юу вэ гэдэг л юм яриад байгаа шүү дээ. Энэ гол зүйлийн хажуугаар асар олон юмнууд байгаа. Авралын гэмшил бүх юм байгаа. Гэхдээ хамгийн гол зүйл чинь юу вэ? За бүгдээрээ цаашаага нэг ишлэл харна. За тэгээд хоёрдугаарт нь ёс бусыг үйлддэг хүн. За үйлддэг үү аавын хүслийг үйлддэг нь орно, харин ёс бусыг үйлддэг хүн бурхан аавын хүслийг үйлддэг үү ёс бусыг үйлддэг хүн Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж байгаа байхгүй. За 23 дахиад уншия. Тэгэхдээ би та нарыг танихгүй. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ гэж байна. Ёс бусыг. За тэгээ бүгдээр цаашаа харъя. Тэгээ түрүүний хэлсэн санааг ингээд жоохон зургалсан юм. Эхнийх нь юу гэлээ? 23 эхний хэсэгт нь би тэгэхэд би тэдэнд би та нарыг танихгүй гэдэг чинь юу вэ гэхлээр итгэлийн харилцаа гэж хэлж болно. Авралын эхний шат одоо аврал авах процесс, аврал яг одоо аврагдж байгаа үе гэх юм уу? Итгэлийн энэ бид итгэлээрээ нэгүслийн тэр одоо нэгүсэл бид нарт ийм итгэлээр аврагдах боломж өгсөн гэсэн санаа байгаа шүү дээ. Тэгэхээр бид итгэх үедээ бид аврал авч Есүстэй харилцаанд ордог. Гэхдээ энэ итгэл чинь өөрөө хаана ямар итгэл вэ гэхээр Ром 19:8 дээр 10 дээр байгаа шүү дээ. Зүрхэндээ за би уншчихъя. Би гаргасан л байх гэж бодож байна. За Ром 19:10 дээр ингэж байна. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч. Энэ дээр хүлээн зөвшөөрөх гэдэг дээр англи дээр бас King James дээр бол confess гэж байгаа. Гимших. Амаараа гимшиж хүлээн зөвшөөрч тунхаглах юм бол гэсэн санаа байгаа. Еврей хэлэн. Тэгээд ингээд бусад хэллүүдээр яг тухайн санааг нь гаргахад хэцүү учраас янз янзын үгүүдээр орчуулдаг штеп. Тэгэхээр цаана гимших гэж байгаа, хүлээн зөвшөөрөх, тунхаглах гэсэн санаа байгаа. Тэгэхээр амаараа ингээд тэгэнгүүтлээ хамгийн гол энэ хоёр ч хамт явж байгаа. Таслалтай. Нёгийг нь орхиж болохгүй гэсэн үг байхгүй юу? Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл гэж байгаа зү. Тэр үед л аврагдана. Түүнээсээ зөвхөн амаараа хүлээн зөвшөөрөөд аврагдана гэж хэлээгүй. Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэг зүрхэндээ итгэвэл зүрхэндээ гэж байгаа шүү. Толгоондоо итгэж гинэ гэж бодох юм яриаггүй. Зүрхэндээ хүн зүрхний бэлхлаар ам ярьдаг, зүрхний бэлхлаар хүн амьдралынхаа зорилгоо бий болгодог, хүсэл нь тодорхойлогддог. Зүрхэнд нь юу вэ? Цөмд нь. Өнөөдөр мөнгөийг үхэн хатан явж мөнгөний хойноос авилгал авч бөө юм болж байгаа нэгний зүрхэнд нь юу байгаа вэ гэхээр шунал байгаа, хувийн хүслүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүрхэнд нь байгаа хүслээс нь л наан байгаа зүйлсүүд нь гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр яг энтэй адилхан зүрхэндээ Есүсийг бурхан аав үхэгсдээс амьлуулсан гэдэг чи өөрөө цаана юу хэлж ийнэ гэхээр нөгөө нэг авралчин төгс хийсэн, үхлийг ялсан, гим нүглийг ялсан нөгөө Есүсийн асар том сайн мэдээ чинь тэр чигээр орж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд 10-ыг бүгдээр уншия. Одоо энэ дээр хартаа хүн зүрхэндээ итгэн шүү. Толгоодоо итгэх юм ерөөс яриаггүй шүү. Энэ ялгаатай шүү. Асар ялгаатай. Зүрхэндээ итгэж байгаа хүн амнаас нь энгийн үедээ ч гэсэн маар занахтаа ч гэсэн үргэлж зүрхэнд хэмнийх нь үнэр нь өнгө нь ялгарч идэг. Толгоондоо итгэдэг мөртлөө зүрхэндээ шал өөр юмд итгэдэг хүн байлаа гэж бодоход нөгөө нэг үйлсээрээ танигдна гэдэг шиг тэ үр жимсээрээ модон танигдна гэдэг шиг гиндж байгаа зүрхэнд нь юу байгаа нь илэрчдэг байхгүй. Бид нар ингээд нөхөрлөлүүдээр элдв янзын чөлөөт цагуудаар анзаарэгддэг зарим хүмүүсүүдийнх. Яг зүрхэнд нь энэ ярьж байгаа зүйл нь байхгүй. Нөгөө хоёр нүур гэдэг ойлголт чинь. Ярьж байгаа зүйл нь амьдрал дээр явах ёс суртахууны тэр хим хэмжүүр нь ондоо хүмүүс мэдэгддэг байхгүй. Тэгэхээр зүрхэндээ юм яриад байгаа шүү дээ. Зүрхэндээ итгэн зөвхт байдал хүрч амаараа хүлээн зөвшөөрч амаараа гимшин хүлээн зөвшөөрч авралт хүрнэ гэж байгаа.
Тэгэхээр энэ таарда эхний санаа бол энэ байсан шүү дээ. Итгэлээр тэр зүрхэндээ итгэн амаараа хүлээн зөвшөөрж тэгээд бид нар аврагддаг буюу Есүстэй харилцаанд орж эхэлдэг. Энэ болохоор ариун сүнс. Иохан 3:5 дээр ингэж байгаа шүү дээ. Иохан 3:5 дээр нөө Никодемтэй Иохан уулзж байхдаа те шөнөөр Никодем ирээтэй фарисей шүү дээ. Ярих үед Есүс хэлдэг шүү дээ. Сүнс ба уснаас сүнсээр дахин төрөхгүй бол хүн Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж ярьж байгаа. Ариун сүнсээр. Тэгэхээр энэ итгэх үед бидний дотор ариун сүнс орж ирдэг. Дахин төрнө гэсэн үг. Жинхэнэ итгэл ярьж байгаа шүү энд. Түүнсээр наадах юм яриаггүй. Гэхдээ эндээс энэ ингээд янз бүрийн байдлаас болж те тухайн амьдралын эсвэл тухайн нутгийн чуулганы янз бүрийн сул дорой байдлаас болж энд удаашрал явагдах байх л та. Гэхдээ гол энэ Библийн дагуух юм чи ерөөсөө л энэ. Итгэх үед зүрхэндээ итгэн амаараа хүлээн зөвшөөрж зүрхэндээ итгэх гэдэг ойлголт өнөөдөр буддагийн шүтлэгтэй монголчуудад бараг байдаг юм уу мэдэхгүй байна. Буддаа бид нар ч ихгүй би багадаа шүтдэг байсан юм уу мэдэхгүй байна. Хүүхэд байхасаа л бид цуглаанд явж ирсэн. Гэхдээ ер нь монголчууд буддаа шүтгэхдээ зүрхэндээ итгэн шүтнэ гэдэг ойлголт байхгүй байна. Энэ юусоо яг тийм шашинлаг мухар сүсгэлэг ингээд нэг юм өргөл барьц бариад тэгэл зөвхөн өөрийнхөө хэрэгцээгээл тухайн засуулахын тулд тухайн жилээ өөрийгөө сайн сайхан байхын тулд түүнсээ нөгөө буддаа гэдэг нь бурхан ямар бурхан ингээд судалж модлаад ингээд тийм байд юм уу мэдэхгүй. Тэгэхээр зүрхэндээ итгэн зөвхт байдалд хүрч амаараа хүлээн тэгснээр харилцаанд ордог. Тэгээд ариун сүнснээс дахин төрөх процесс чинь тэнд явагдана. Тэгээд бид ариун сүнстэй болцсон учраас бид Есүсийн сүнс дотор орцсон учраас бид Есүстэй байнгын нөгөө нэг түрүүний ярьж байгаа дотны харилцаанд орох боломжтой болж байгаа байхгүй. Тэгээд ингэснээр яах вэ гэхлээр одоо энэ хоёр дахь нөгөө шүүлтийн өдөр бид аврагдах хоёр дахь шалгуур нь энэ шүү дээ. Эхнийх нь бид Есүст үнэхээр итгэсэн юм уу зүрхэндээ? Итгэсэн юм уу гэдэг. Зүрхэндээ итгэхгүй бол би чамайг хизээч таниагүй юм байна. Таньдаггүй байсан. Би чамайг юусоо харж байгаагүй юм байна. Би чамайг юусоо мэддэггүй юм байна гэж хэлэх байхгүй. Тэгэхээр яг бид ариун сүнсийг аваад зүрхэндээ бид хоёр дотн харилцаанд орж Есүстэй байнга гэж Есүсийн хэлсэн үг сургаалыг нь судалж Есүс хүүх энэ үед ингэж хэлсэн юм уу? Миний эзэн, миний бурхан минь, миний эзэн минь ямар гоё, ямар агуу энэ үед би дайсан бол ингэхээр яагаад ингэдэг байсан юм бэ те? Ямар гоё юм бэ ингээ бодоод ингээ бясалгаад бодол тарихаараа ариун сүнсний оюун ухаанаар ингэж бодлоо шинчилж байгаа амьдралын процесс яриад нь шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл чинь нэгдүгээр байх хэрэгтэй. Тэгээд ариун сүнс бидний дотор орж ирэхээр ариун сүнсийг дагаад үр жимс орж ирж байгаа шүү дээ. Үрнэ. Нөгөө Галаат 5:22-оос 23 хайраар эхэлж байгаа. Хайр, баяр баясгалан, амар тайван гэдэг. Тэр бүх зүйл чинь биднийх биш ариун сүнснийх аахгүй юу? Бурхны үр жимс, ариун сүнсний үр жимс, юр бусын тэнгэрлэг юм яриад байна. Бидний хайр маань ерөөс яриаггүй. Аав ээж хайрладаг те, хань ижлээ, найз октоо, дурлал морлол яриаггүй. Энд чинь бүр юр бусын тэр агуу хайр хамгийн анх хүн төрлөختөн эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээлээ гэдэг тэр үед бурхан хүн төрлөختөн орчлын ертөнцийг бүтээх болсон хамгийн анхны их үүсвэрийг яриад шүү дээ. Шалтгааныг нь кос гэж ярьж байгаа. Тэр шалтгаанаас ч л тэр Big Bang гэдэг байгаа тэр ховсд нөө агуу тесрэлт чинь болсон шүү дээ. Агапе хайр байсан учраас гэрэл бий бол гэж хэлэхэд л нэг агуу тесрэлт чинь болоод тэгээд ховслын онлыг чинь шинжлэх ухаан ярьдаг юм чинь болж байгаа царайн тэр. Гэхдээ дунд нь янз янзын болж байгаа тий. Тэгэхээр тэр агуу бурхны тэр биднийх биш бурхны тэр ариун сүнсний мөн чанарууд чинь орж ирнэ. Энэ одоо яг итгэл аврагдах шалтгаан авсан хүний аврагдах нөхцөлийг ярьж штэ. Эхнийх нь болохоор бид зүрхэндээ итгэн амаараа хүлээн зөвшөөрж ариун сүнсийг аван сүнсээр дахин төрөн Есүстэй харилцаанд орсон бол энэ аврал яригдана. Энэ аврал ерөөсөө алдагдахгүй гэдэг чинь энэ байхгүй юу? Энд. Гэхдээ харж байгаарай. Болоогүй. Юу гэхээр энэ алдагдахгүй гэж ярьдаг энэ аврал дотор чинь хид хидийн юм байгаа. Тэр нь дараагийн юмтайгаа шууд уялдаатай холбоотой. Дангаараа ажилдаггүй юм. Тэр нь юу гэхээр нэгдүгээр дугаасаа итгэл чинь өөрөө. Итгэл. Тэгээд энэ харилцаа гэдэг чинь харилцаа нь энд авралын үед эхэлж байгаа учраас харилцаа чинь үргэлжлүүлэн өрнөнө гэсэн. Энэ аврал бас. Энэ аврал гэдэг энэ зүйл чинь аврал чинь эхэлчээд тэгээд аврагдсан хүний амьдрал буюу шинэ амьдрал аахгүй юу? Энэ шинэ амьдрал тухайн хүнд байхгүй болвол энэ нь болоогүй гэсэн үг байхгүй юу? Ийм юм яригддаг. Хэрвээ тухайн хүний амьдралд өөрчлөлт байхгүй аврагдсан гэж за өөрөө тэр нөгөө нэг ярьсан итгэл яриад нь шүү дээ. Нөгөө нэг энэ дээр эзэн минь гээл бүр итгэцсэн юм яриад нь шүү дээ. Чин сэтгэлээс итгэсэн бүр давтан хэлж байгаа нөгөө нэг
хэлнийх нь онцлогийг би ярьсан те. Эзэн минь гэд дахин давтаж байгаа учраас тэрэндээ бүр итгэцэн гэсэн санаа. Тэгэж итгэсэн хувийнх нь итгэл нь ямар байна уу хамаа байхгүй. Тэр ямар үйлдэл хийдэг те, иш үзүүлдэг, чөтгөрүүдийг хөөдөг, чуулганд агуу гайхамшигтай үйлчлэлтэй байх нь хамаа байхгүй. Энэ аврагдах шалтгаан биш байхгүй. Энэ бол зүгээр аяанда цаг нь болохоор үр жимсээр гардаг зүйлс. Гэхдээ эн чинь авралын гол зүйл гэж энэ бодоод хардаа. Би таны юугаар нэрээр иш үзүүлж чөтгөрүүдийг хөөсөн штэ гэдэг нөгөө гол юм эднэр гэж бодоод байгаа зү. Бид нар тэгж бодож байгаа юм биш бэз гэдгийг бид нар асуух хэрэгтэй гэсэн. Та өнөөдөр би өнөөдөр те гайхамшигүүдийг ямар нэгэн байдлаар гайхамшиг үйлдэлсэн учраас за би одоо яста жинхэнэ би аврагдсан хүн гэдэг нь ингэж батлагдлаа гэж бодох юм бол эндүрж гинэ гэсэн үг байхгүй. Гайхамшиг үйлдэж байгаа чинь бурхан хэнийг ч ашиглаж гайхамшиг үйлдэж чадна. Гол зүйл чинь энэ ерөөсөө биш. Гол зүйл нь юу вэ? Түрүү хэлсэн шүү дээ. Эцгийн минь хүслийг үйлдэж хийж байгаа. Тэгэхээр бурхан аавын хүслийг үйлдэх нь ямар ч иш үзүүлгээс, ямар ч чөтгөрийг хөөж байгаа үйлдэлээс, ямар ч юр бусын гайхамшиг усан дээр та алхсан байсан ч гэсэн аврагдахгүй байх боломжтой гэдэг яриад нь шүү дээ. Хүндийн хүчийг бурхан зохиосон шүү дээ. Живхгүй байх хуулийг ч гэсэн тэр ашиглаж мэдэхгүй тэр ямар нэгэн байдлаар бурхан юуны төлөө ямар илжгийг ч гэсэн яриулсан шиг ямар ч хүнийг сүнсгүй нэгнийг хүртэл уул мод хадыг салхийг хүртэл эзэн гайхамшиг зарцааг нөгөө нэг Египтийн гайхамшигын үед 10 гайхамшигын үед юу болголоо. Тэрнтэй адилхан. Тэгэхээр гол зүйл чинь юу вэ гэхээр түрүү ярьсан те аавын тэнгэрт аавын хүсэл тэгээд эн чинь болохоор нэг аврагддаггүй итгэл тэгээ энэ дотор чинь ариун сүнсний үр жимс чинь тэгдэж яваа. Тэгээд энд сүнсний одоо энэ үйлс гэдэг юм заавал яригддаг итгэл яхаа дүүснэр минь. Угаасаа та мэдж байгаа. Гэхдээ энд нэг хоёр яг миний ойлгодгоор бол хоёр туйлшрал яваадах шиг үгүй. Буруу ойлголт. Нэгдүгээрт нь өнөөдрийн ярьж байгаа зүйлс. Энэ тардаа зүгээр л итгэл нэгүслэр аврагддаг гэж Библиэд байгаа учраас би итгэсэн нэгүслэр үнгүүгээр би аврагдсан. Тэгэхээр би аврагдсан. За 5 жилийн өмнө ч юм уу эсвэл 10 жилийн өмнө би яг ажигнээсээ итгэсэн, аврагдсан. Тийм учраас тэрнээс хойш одоо би ямар нэгэн үйлс хийх надад ямар шаардлага байхгүй. Үйлсээр аврагдахгүй шүү дээ гэж Библи хэлж байгаа учраас үйлсээр аврагдахгүй зөвхөн итгэлээр аврагдана. Тэгэхээр би итгэсэн, баптизм өртсөн, итгэсэн. Тэр утгаараа ингэж ярьж байгаа шүү дээ. Ариун сүнсний баптизм хүртсэн, харь хэлээр ярьдаг. Яг ариун сүнсний баптизм хүртсэн байж болно бүр яг жигнэсээ. Тэгсэн мөртлөө надад үйлс хэрэггүй гэж бодох юм бол энэ байгалийн гажуудал гэдэг шиг тийм сүнсний гажуудал ярих гэдэг байгаа байхгүй. Гэтэл яг бодит байдал дээр юу ярьдаг вэхээр хардаа байн хэлж штэ. Энд дээр ч гэсэн Есүс 23 дээр хэлсэн те ёс бусыг аав бурхан тэнгэрт аавын хүслийг үйлдэх нь аврагдсан хүний чинь амьдралын асар чухал зүйл болж штэ. Тэгэхээр шинэ амьдрал гэдэг ойлголт. За тэг цааш явъя бүгдээрээ. Тэгэхээр энэ дээр нэг хэдийн ишил байгаа. Энийг бүгдээрээ гаргаж ирэхэд ерөнхийдөө нөгөө нэг хоёр ойлголт чинь жигдэрнэ гэсэн үг. Үйлсээр аврагдахгүй итгэлээр аврагдана гэж ярьдаг те. Энэ бол үнэн. Гэхдээ итгэл дотор нь юу байдаг вэ гэхээр сайн үйлсийн төлөө итгэл нь ажилдаг байхгүй юу? Бид нар урднаас үзсэн шүү дээ. Матай 5 дугаар бүлэг дээр байгаа шүү дээ, тэ. Та нарын сайн үйлсийг ард дэлхий хараад Бурхан аавыг ч наалдаршуулахын тулд та нарын сайн үйлс тэдний өмнө тийхүү гэрэлтгэ гэж байгаа. Тэгээ одоо Эфес 2-ын энэ дээр за энэ бүгдээр уншия. За эхлээд энэ дээр одоо гарч ирнэ. За яг үйлс 16-гийн 31-ийг уншичи. Энэ дээр нэг юм байгаа. Тэгээ цааш нь за үйлс 16-гийн 31 дээр ингэж байгаа жишээ. Элч нар ард иргэдэд Есүсийн дараа нэг ариун сүнс аваад харь хэлээр залбираад тэгээд одоо сайн мэдээ тунхаглаж эхэлж байгаа үед ч тийм гайхамшиг болж байгаа үед элч нарын амаар яригдж байгаа зүйлс. Тэд элч нар эзэн Есүст итгэх түн. Одоо юу гэж юм? Эзэн Есүст, миний амьдралын эзэн Есүст итгэх түн. Чи болон гэрийнхэн чинь аврагдана гэж байгаа зү. Энд үйлс байхгүй гоц. Үйлс гэж яриаггүй байх, сайн үйлс гэж яриаггүй байх, Бурхан аавын хүсэл мөсөл ерөөсөө байхгүй гоц тээ. Тэгсэн мөртлөө зөвхөн Есүс итгэл аврагдаж болно гэж байгаа юм шиг уншигдэж байгааз. Гэхдээ үгүй ээ. Яагаад вэ гэхээр энэ Есүст итгэнэ гэдэг нь ойлголт чинь юу вэ гэдэг дээр та үнэхээр аврагдсан хүн бол ариун сүнс чинь танд ярьж байгаа л гэсэн үг.
Есүст итгэнэ гэж юу юм? Ер нь одоо хардаа Есүст итгэнэ гэд хэлэхээр Есүст итгэнэ гэхээр яг ямар үйлдэлийг хэлэх гээд байна? Есүсийн юунд нь итгэх юм? Есүсийг Бурхны хүү гэдэгт итгэх юм байна. Миний амьдралын эзэн гэж итгэх юм байна. Энэ хоёр нөгөө чуулганы суурь болсон те та бол Христ амьд Бурхны хүү гэдэг энэ хоёр чинь бүх зүйл яригдэн шүү дээ. Ядаж л хамгийн базлаа гэхэд энэ хоёр зүйл яригдэн шүү дээ. Та бол Христ гэдэгт итгэнэ гэсэн үг. Христ гэдэг чинь юу юм? Дослогдсон, томилогдсон хаан гэсэн үг шүү дээ. Месиа еврейгээр, грекээр Христ. Та дослогдсон, томилогдсон хаан. За Есүс ч өөрөө аврагч гэсэн үг те. Тэгээд эзэн Есүс та бол Христ амьд Бурхны хүү. Амьд Бурхны хүү гэдэг энэ ойлголт чинь Есүсийг Бурхан гэдэгт итгэнэ гэсэн үг шүү дээ. За одоо ингээ хэлчихэд л цаана асар олон юмд итгэх итгэлд давцнаа гэсэн үг байхгүй. Итгэх шаардлага, итгэх дуудлага яригдана гэсэн үг. Тэгвэл Есүс Бурхан юм бол 3 жилийн үйлчлэл, 3 жилийн заавар тушаал ингэж амьдраараа гэсэн болгонд нь бид итгэнэ гэсэн үг болж таарна шүү дээ. Тэгэхээр юу ярьсан Есүс? Сая уулан дээрх сургаалаар бид нар энэ хэдэн 7 хоног баг 4-7 хоног болоход асар их юм одоо ингээд үзэл явж шүү дээ. Тэр болгон дээр итгэнэ. Тэгээд зөвхөн итгэх биш, үйлдэх юм яригдэн шүү дээ. Одоо энэ дээр байгаа тийм. За ингээд цааш нь уншихад ишлүүдээр гараад ирнэ. За тэгэхээр Есүст итгэнэ гэдэг дотор чинь нөгөө яриад байгаа энэ сайн үйлс, шинэ амьдрал, ариун сүнсээр амьдрах бүгд орно гэсэн үг. Гэтэл энийг нөгөө нэг хоньны арьс нөмсөн чонноор зөвхөн итгэхэд л болно гэд нөгөө нэг энэ хямдхан нэгүсэл гэдэг энэ ойлголт байдаг. Дутуу одоо юу гэдэг хүчгүй хямдхан нэгүсэл cheap grace гэдэг. Тэгэхээр тийм итгэл гэж хүмүүст ойлгуулах магадaltaй. За тэгэнгүүтлээ Эфес одоо энэ дээр маш бүр тодорхой гарч ирнэ. Эфес 2-ын 8-аас 10-ыг уншия. Энд бүр маш гоё тест дараагаараа байгаа. За би уншлаа. Нэгүслийн учир гэж байгаа шүү. Нэгүслээс болж гэсэн үг. За нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь. Нэгүсэл биднэрт итгэлээрээ аврагдах тийм боломж өгсөн гэсэн үг. За нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь бид аврагдсан юм байна. Гэхдээ энэ нь та нараас биш ээ. Харин Бурхны бэлэг гэж байгаад юу ч хийгээгүй үед өгөгддөг бэлэг. Биднэрт юу ч хийгээгүй. Бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхнаа гэж байгаа зү. Бид ерөөсөө энд үйлс яригдаагүй. Гэхдээ эн чинь түрүүн үйлс яриад ингээл үйлс хэрэгтэй эцгийн минь хүслийг үйлддэг нь Тэнгэрийн хаанчлалд орно гэдэг хад яагаад энэ үйлс биш болчихоо гэхээр энд чинь энэ авралын үе энэ аврал бий болоход үйлс ерөөсөө ороогүй гэдгийг хэлж байгаа байхгүй. Одоо энэ хардаа нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь гэж байгаа зү. Эн чинь гол үг нь. Аврагдсан нь та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхнаа. Тэгэхээр биднийг аврагдахад ямар ч үйлс бидний үйлс шаардлагагүй байсан. Зөвхөн бид аврагдсан гэдэгтээ бид нарыг аварсан тэр нэгэнд итгэхэд л болж байгаа. За тэгэнгүүтлээ болоогүй. Ингээд зогсчдөг учраас хүмүүс нөгөө нэг төрөгдөл чинь бий болоод өөрийгөө мэхлэгчд гэдэг энэ гарчигч орж ирээд байгаа байхгүй юу? Эфес Бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч сайрхах зохисгүй, сайрхаж болохгүй, боломжгүй болсон гэсэн үг. За тэгэнгүүтлээ одоо хардаа маш чухал хэсэг. Учир нь бид сайн үйлсийн төлөө одоо хардаа яагаад энэ аврал нь яагаад гэвэл ийм үнгүй өгсөн юм. Яагаад Бурхан биднэрт ямар ч үйлс шаардлагагүйгээр үнгүй ийм гайхалтай нэгүслэр ийм гоё авралыг биднэрт ямар ч үйлсгүйгээр зүгээр майгаа бэлэг гэд өгсөн. Зоригтой. Яах гэж ингэж өгсөн бэ гэхлээр учир нь 10 дугаар эшлэл бид сайн үйлсийн төлөө гэж байгаа сте. Бид сайн үйлсийн төлөө 1-р, 2-дугаарт нь Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн, Бурхны бүтээл мөн гэсэн. Тэгэхээр энэ авралын зорилго гэж байна. Нөгөө ярьж байгаа шинэ амьдрал, аврагдсан хүний амьдрал чинь гол фокус байгаад байгаа байхгүй юу? Гэтэл энд бид нар яаж төрөгдөх магадaltaй байдаг вэ гэхээр аврал ерөөсөө үйлс ороогүй юм чинь бидний итгэлийн амьдралд үйлс хэрэггүй гэж бодоод идэг. Тэгээ энд хэрэг үйлс ярих гэхээр юу яриад байгаа юм бэ? Үйлсээр аврагдах гэдэг юм уу чи? Тэгээд Галаад номны нэг мэхлэлт байгаа шүү дээ. Нөгөө хоёр туул гэдэг чинь аахгүй. Галаад номон дээр Паул юу гэж галадчуудыг зэмлсэн бэ гэхээр тэд итгэхтэй сүнсээр эхэлсэн буюу одоо үнгүүгээр Бурхны хүчээр аврагдсан гэдэгтээ итгээд аврагдсан үг нь. Тэрэндээ итгээд баярлсан. Гэхдээ аврагдсан хүнийхээ амьдралаар амьдрахад энд мэхлэлт ороод ирсэн байхгүй. Нөгөө нэг
хоньны айраас нөмөрсөн чоннууд чинь Галаад чуулганд ороод ирсэн. Өнөөдөр ч гэсэн Монгол чуулганд орж ирсэн тохиол зөндөө байгаа. Тэгэд юу гэж ярих вэ гэхээр гаж урсгалуудад бүр тодорхой байгаа шүү дээ. Тодорхой ёс журам нэг юм үйлдэж ижил одоо зөвтгөгдөн аврагдана гэж юм ярьж байвал энэ суур руу халдах гэдэг байвал энэ суур сайн мэдээ рүү халдж байгаа альва бүх сайн мэдээ номлолууд бүгд гаж байхгүй юу. Тийм учраас Галаад дээр юу гэж хэлдэг вэ гэхээр хараагдана гэж ярьдаг. Тэнгэр элч хүртэл ирээд та нарт бидний ярьснаас өөр сайн мэдээ яриул тэр нэгэн хараагдах болно гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ суур руу халдж байгаа альва ямар ч утга санаа бол бүгд буруу гэсэн. Тэр нь юу ямар суур вэ? Энэ биш үү? Эфес 8 дээр үйлсээр биш, хуулиар биш. Түрүүн би нэгүслийг урд нь ярьсан те. Тэгэхээр нэгүслийн учир нөгөө авах зохисгүй ямар ч авах зохисгүй байхад бид нэг зүйл Есүс ирсэн хайр нь ирсэн учраас Иохан 3:16 хайр нь ирсэн учраас бид түүнд итгэсэн. Итгэхэд ямар ч үүс хэрэггүй шүү дээ. Зүгээр хөх тийм үү гэж мэдээл итгэх тийм нэг процесс зүрхэнд явагдана гэсэн. Тэгээ итгэх үед л бид аврагдсан. Энэ аврал нь уг нь бөөн үйлсээр бий болох хэрэгтэй аврал واخгүй юу? Уг нь бол яагаад ямар үйлсээр вэ гэхээр хуучин гэрээний хууль тэр чигээр нь ярина гэсэн. 613 хуулийг бүгдийг нь биелүүл нэгийг нь зөрчих юм бол аврахдахгүй л гэсэн санаа ярьдаг байхгүй. Гэхдээ яг дахлын тогтолцоо гэж байгаа. Тэр бол нэгүүлсэл гэж харж болно. Гэхдээ л тэнд чинь гин болгоныхоо төлөө явах хэрэгтэй. Тэгээд тэнд ямар ч юу байхгүй, хүч байхгүй. Зөвхөн дараа нь л нэг жоохон гал унтрах процесс явагддаг. Тэгээд хардаа үйлсээр чинь биш ээ гэж байгаа зү тий. Үйлсээр чинь биш. Тэгээ хинт сайрахгүй. Тэгээ энэ болохоор сайн үсгийн төлөө. За тэгэхээр түрүүн би юу уншчихлаа? Эфес энэ шүү дээ. Эфес 10 дээр тий. Учир нь бид сайн үсгийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн. Тэгэхээр энэ шинэ амьдрал гэдэг байгаа зүйл чинь ерөөсөө тэр бид энэний төлөө аврагдсан. Тэгэхээр энэ сайн мэдээ рүү ямар нэгэн байдлаар халдчихвол бол аюултай. Тэгээд яг Галаадчууд яасан бэ гэхээр энд нэг юм бүдрүүл гараад ирсэн. Тэд жишээ нь хөвч хүндрэлэх гэдэг зүйлийг юудэчүүдийн сүмээс нөгөө нэг тархин буруу ажилдаг гарууд ирэнгүүтлээ харь үндэстэн Галаадчууд дээр ирэнгүүтлээ та нар заавал хөвч хүндрэлэх ёстой гэж ярьдаг. Яг л өнөөгийн гаж урсгалууд шиг эсвэл бидний чуулганд ч байж магадгүй. Сайн бодорой та. Ямар нэгэн тийм зүйлийг хийхгүй бол зөвхт нэгэн биш юм шиг харьцаж эхэлж ивэл гэсэн санаа. Шалгая. Нэг иймэрхүү санаа ямар ч байсан. Эсвэл бид нэг тийм зүйл хийж ижил бидний аврал баталгаатай үнэхээр аврагдсан юм байна гэдэг чинь аврагдана гэсэн санаа ярьж ивэл ийшээ орох гээд байвал. Гэхдээ түрүүн одоо би хэлэх гээд байгаа энэ чинь нэг төөл нь өөр нэг төөл байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр түрүүний ярьсан юм шүү дээ. Аврагд итгэл тэгэл болоо. Одоо энэ дээр зөвхөн 8-9-ийг яриад болоо гэдэг. Нэгүслийн учрыг итгэлээрээ аврагдсанд бол та нараас биш харин бурхны бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хинч үл сайрхна гэсэн чинь амин гой бидний үйлсээрч биш зөвхөн 8 ярих юм байна. Бид 8-9 тийм бидний үйлсээрч биш зүгээр л бурхан бидэнд бэлэг өгсөн юм байна. Бэлгийг аваад тэгээс яхаа амьдраад бидний үйлс хэрэггүй гэж ярина. Гэхдээ үгүй ээ. 10 дээр юу гэж байгаа вэ? Энэ аврал чинь нэг зоригтой өгсөн аврал. Тэр нь юу их тэгээд нөгөө гажууд чинь тэнд яригддаг. 8-9 дээр ингээл болоо гэж яригддаг хүмүүс. Тийм учраас яг жинхэнэ үнэн бол юу гэж яригддаг вэ гэхээр эн чинь дандаа хамт. Тийм учраас Библи судлал дээр бид нар чимээгөө зах ихтэй Библи судлахтаа эсвэл юу номлодог хүмүүс бол тэ дандаа хам сэдв гэж яригддаг байхгүй. Энэ 10 дугаар ишлж байгаа өнөөдөр бидний амьд яг биднэрт хамаатай зүйл чинь байгаа зү. Энэ 18-9-ийг бол биднэрт хамаагүй гэхээс илүүгээр биднээс үл шалтгаалаад аль хэзээ хийж гисэн зүйлс. Харин 10 болохоро биднэрт одоо хамаатай бидний хийх ёстой зүйлсүүд юу вэ? Юу хий гэж байна? Үйлсээр аврагдах гэдэг юм уу? Үйлс хэрэгтэй юм уу? Үйлс хэрэгтэй. Гэхдээ энэ үйлс чинь хараа Христ Есүс дотор гэж байгаа зү. Есүс доторх үйлс. Тийм учраас энд сайн сүнсний үйлс гэж ярьдаг. Ариун сүнсний үр жимс гэж ярьдаг. Ариун сүнстэй байнга алхах гэж ярьдаг. За тэгэхэд бүгдээрээ Ром 10-ын түрүү уншицсан тий. За одоо энэ тараа Яаков 2:17 гэж зөмөрө гаргая. Энд одоо нөгөө нэг толгой эргүүлдэг ишлэл чинь байна. Хэдэн ишлэл. За одоо энэ тараа Яаков 2:17 уншия. За иймээс ч итгэл нь хэрэг үйлсгүй бол өөрөө үхмэл юм аа. За яг өмнөхийн та уншаарай.
Үйлсгүй итгэл энэ ингээд нэг жишээ ярьж байгаад илүү та уншвал ойлгомжтойгоо ярих байх. Яг уншиж би гэсэн. Үйлсгүй итгэл үхмэл гэсэн гарч байгаа юм да. За 14 Яаков 2:14 ах дүүс минь хэрэв хүн надад итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Одоо харж байгаарай биднэрт маш ойрхон сонсогдсон шүү. Маш ойрхон мэдрэмж. Ийм хүмүүсүүд бидний дунд байгаад идэх та хараарай. Ах дүүс минь хэрэв хин нэг нь надад итгэл байгаа, би аврагдсан, би бурхан тайртай, би танд тайртай ч гэдэм үү те. Ийм агуу итгэл бий гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Бурхан хэлж штэ. Яаков дамжуулж итгэл нь түүнийг аварч чадна гэж юу? Уг нь аварна гэсэн штэ. Яагаад тэгэхээр энд юу яриад байдаг нь ихлээр хаа та. Хэрвээ ах дүү чинь эсвэл эгч дүү чинь нүцгэн одоо бүр нарийн практикээр чиглэж байна. Нөгөө нэг бид нарыг одоо энэ нөгөө нэг итгэлийн амьдралын биднийг аварсан итгэл чинь биш өөр нэг итгэл бий болчоод байгаа байхгүй юу итгэлийн амьдралд. Тэрийг сатан бий болгочоод мэхлэл бий болгочоод байна. Тийм учраас нөгөө дутуу нэгүсэл гэдэг чинь ингэж ярьдаг. Дутуу нэгүсэл хүчгүй өөрчлөл байхгүй нэгүсэл баг аврал гэж хэлж болох юм уу те. Тэгэхээр арда хэрв ах дүү чинь эсвэл эгч дүү чинь нүцгэн нүцгэн байхад эсвэл өдөр тутмын хоолоор нь дутагдж байхад нь та нарын нэгэн тэдэнд нөгөө нэг надад итгэл бий гэдэг хүн чинь өөрөө амар тайван яваарэ. Хайртай дүү минь нүцгэн байгаа хүнд хэлж штэ. Тэгэнгүүтлээ дулаацах болтугай. Миний хөөрхөн нүцгэн дүү минь. Яг хөлтөгч юм үү те? Дулаацах болтугай. Тэгээ өлсөд яг өөх гээд бүр ингээд нүд нь гаргалцсан явж исэн чинь Есүсийн хайраар хайртай шүү. Тэ. Есүсийн нэрээр хоол ундыг өрөөж байна. Есүсийн нэрээр бялхах болтугай, асгарах болтугай, цадах болтугай. Амен гэл ингээ явуулчих жоох. Яа. Ийм л юм яриад байна шүү дээ ерөнхийдөө. Гэхдээ яг ингэж илэрхгүй ч гэсэн иймэрхүү байдлаар илэрнэ шүү. Цадах болтугай гэж хилчгээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг тэдэнд өгөхгүй бол тэр итгэл чинь ямар ашигтай юм бэ? Та нарыг ч аврахгүй итгэл гэж хэлж гин гэсэн үг. Наад итгэл чинь ямар ч хэрэггүй итгэлээ. Наад чинь бүр баг хорон муу юм болж байгаа зү. Баг хараал шиг юм болно шүү дээ. Сургаалт өгсдөр ч гэсэн бас байгаа нэг юм санаа би ишлэн мартчих хардаа. Өглөө үүрээр заяа. Өглөө үүрээр унтж байхад нь ирээд найз дээрээ ирээд найзыгаа ерөөгч нэг нь түүнийг хараасантай адилхан гэж байгаа байхгүй юу? Нэг юм ишлэл сургаалт өгсдөр байдаг. Энэ яг агаар нэг санагдсан юу вэ гэхээр тухайн хүн хардаа унтж байхад нь шүү дээ те. Би бол ингэж ойлгосон юм. Унтж байхад ямар ч тийм одоо юу гэдгийг тухайн хүний хэрэгцээ нь нойр байхад нойр хэрэгцээнээс нь сэрэнгүүтлээ шаал өөр тэр тухайн өнөө ерөөнөө хараанаа юу ч ойлгохгүй шүү дээ. Гол нь сэрэж байгаа нь өөрөө тухайн хүнд гай болж байгаа байхгүй юу? Гэтэл сэрэнгүүтлээ нэг юм өгөх гээд байгаа юм шиг санаа. Тэгэхээр энэ цаана юу ярьж байгаа нөхөр тухайн хүнийгаа ерөөгч байгаа туслах байгаа бол яг юу хэрэгтэй вэ гэдгээ мэд хэрэгтэй байгаа зү. Яг хэрэгтэй юмар нь ерөөх. Энэ чинь нөгөө хайр яриад байгаа байхгүй юу? Яг хайр гэдэг чинь би өөрийгөө яаж хайрласныхаа адилч хуушин гэрэн дээр байгаа шүү дээ. Тэгэхээр би өөртөө яг хэрэгтэй зүйлээрээ л би өөрийгөө хангадаг үстэй. Би одоо жишээ нь те яг жишээ ярихад илүү гоё шүү дээ. Би одоо жишээ нь амар ам цангаж илаа. Ам цангаж байгаа үед жишээ надад тэр хүний гарт нь одоо ингээд кофе ч юм уу ундаа байгаа мөртлөө эсвэл өөрөө үргэлжлэлт насар их ундаа байгаа мөртлөө маа гэдэг одоо юу гэдэг юм те шаал өөр эсвэл цөлд явж явахт ч юм уу те маа энүүгээр ундаа аваарай гэд бүр $100 өглөө гэж бодъё. Бүр сая доллар өглөө гэж бодъё. Тэр сая доллар уг нь их мөнгө үсттэй. Яаж ус ундаа авч цангаагаа гарахаас гадна бүр байрмаар аваад машин аваад амьдралаа дээшлэх боломжтой шүү дээ. Гэхдээ тухайн хүний хувьд амь насны яригдж байгаа гол хэрэгцээ нь юу вэ? Яг хайртай болвол тэр улаан цайм харсаар ангаж өгч байгаа нэгэнд хайртай юм бол $100 сая өгөхгүй ундаанасаа өгнө үсттэй. Уснасаа өгнө шүү дээ. Тэрнтэй адилхан юм ярьж байгаа байхгүй. Тийм учраас итгэл гэдэг зүйл чинь өөрөө ингэж нөгөө цаашаага үр жимсэн таригддаг. Ингэж цаашаага амьтайгаар цаашаа ажилдаг итгэл байхгүй юу? Жинхэнэ авралын итгэл чинь. Гэхдээ энэ өөр итгэлийг бий болгочоод хүмүүс шал өөр юм яриад байгаа учраас энэ гэж Яаков ярьж байна. За тэгээ цаашаа уншъя. Зүйлсийг тэдэнд ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэг үйлсгүй бол гэж байгаа зү. Хэрэг тэр итгэлд яг шаардлагатай үйлс байхгүй бол тухайн итгэл үхмэл итгэлээ гэсэн үг. Итгэл биш гэж яригдана гэсэн үг. Үхмэл итгэл зүгээр л би итгэж ийн гэж та мэдэж ийн. Та нэг толгоогоор нэг теологийн юм судалчаад олж мэдээд хэдийн ишлэл бий болгоод тэр нь ишлэлийнх нь биднэрт хамаатай хэсэг дээр та өөрийгөө тавьчаад тэгээ би аврагдсан гэдэг ингээд хараа явж гинэ гэсэн үг. Энэ юм юус ярьдаггүй.
Итгэлийн амьдрал бол итгэлийн амьдрал гэж ярьж байгаа нь ерөөсөө тэр байхгүй шашин биш амьдрал гэж. Яг амьдрал дээр яг гол юм нь бий болдог. Одоо энэ харалта авралыг бол бурхан угаасаа бүгдийг нь хийчихсэн энд. Бид нар шаардлагагүй. Тийм учраас гэхдээ хамгийн гол юм нь энэ ш дуг нь бол шашнууд юу ярьдаг вэ гэхээр эхэлж бүх шашингууд юу ярьдаг вэ гэхээр одоо дэлхийн бизнес, дэлхийн амьдрал ч гэсэн ялгаа байхгүй. Эхэлж энэ нь яригддаг. Эхэлж та ажиллаж хөдөлмөрөл эхэлж энийг тэрийг хий нөхцөл ярьдаг шашнууд болохоор эхэлж тийм майныг тэдэн удаа цээжил тийм юм хийж болохгүй тэгж болохгүй ингэж болохгүй гэд эхлээд баахан юм хийдэг. Дараагаар нь нөгөө нэг нирван дүр аврал эсвэл энэ дэлхийн амьдрал дээр болохоор ажил хийсний дараагаар нь цалин өгдөг штеп. Энэ болохоор хүн төрөлхтний одоо энэ хууль багхгүй юу? Тийм ч учраас энэ хуулинд нь тааруулж хуучин гэрээ хуулийг бурхан өгсөн гэсэн. Харин шин гэрээний хууль, ариун сүнсний хууль, зөв эрх чөлөөний хууль гэж ярьдаг хууль чинь юу вэ гэхээр эсэргээр болгочдөг. Эхэлж биднэрт ямар ч үнгүүгээр хамгийн төгсөөр биднэрт хамгийн бэст тимийг өгсөн. Тэгвэл энэ дотор нь нэг хүч байдаг байхгүй юу? Тэр нь ариун сүнс өөрөө. Тэгээд тийм учраас сүнсний хууль гэж ярьдаг. Тийм учраас сүнсний үйлс гэж ярьдаг. Бид махбодийн үйлс нь юу ч яриаггүй. Сүнсний үйлс. Энэ гэхдээ бидний сүнсэлтэй. Гэхдээ бидний сүнс мөртлөө бидний сүнс чинь ариун сүнстэйгээ хамтарч ажилдаг сүнс болцсон байхгүй юу? Дангаараа ерөөсөө харалда эхлээд бурхан хүнийг бүтээгээд шороогоор бүтээгээд амиа амьсгалыг нь хамраар нь үлээж оруулж байгаа тэр үлээлт чинь өөрөө ариун сүнс байсан. Тэгээд дотроо оронгуутлаа бидний одоо энэ түрүүний хэлэх гээд байгаа энэ хувь инх тайвны батад оржоод улмаагийн хувь сүнсийг ариун сүнс бий болгож бүтээсэн тогтолцоо. Тэгээ энэ тогтолцоо тэгээ өснө нэмэгдэж өнөр өтгөн бол гэдэг энэ тогтолцоог системийг бий болгосон гэсэн санаа. Тэгэхээр ийм итгэлийг ярьж байна гэсэн үг. За тэгээ бүгдээр тэгээ Яаков ингэж юм тэгэнгүүтлээ 17 дараа ингэсэн те. Иймээс ч итгэл нь хэрэг үйлсгүй бол үхмэл юм аа. За ингээд хараа ийм үйлсгүй итгэл гэдэг юм яригдж эхлэх юм бол тэнд нөгөө нэг нь авралын итгэл биш шал өөр итгэл яриад эхэллээ л гэж ойлгох хэрэгтэй. Итгэл хизээч дангаараа үйлсгүйгээр ажиллана гэдэг боломжгүй байхгүй. Итгэл гэдэг зүйл чинь жинхэнэ авралын итгэл бол угаасаа үйлсийн төлөө бүтээгдсэн итгэл байхгүй. Зорилго нь. Угаасаа харалта. Хэрвээ авралт хүрэх зорилготой байсан бол бид юу ч хийх шаардлагагүй шүү дээ. Авралт хүртэл үнгүүгээр ямар ч бидний оролцоогүйгээр Эфес дээр те аврал биднэрт ороод ирсэн шүү дээ. Тэгээд тийм учраас та нар үл сайрах болно те сайрахгүй гэж хэлсэн. Гэхдээ итгэл чинь энэ 10 дээр нь байгаа. Сайн үйлсийн төлөө бидний энэ аврал итгэл чинь бий болсон юм. Ариун сүнс ч өгөгдсөн юм. За тэгэхээр бүгдээр Яаковынхаа 21-ийг уншийе. 2-ын 21-с 24 дээр бас нэг зөв санаа байгаа. За одоо ингээ хар та. Бидний эцэг Авраам дахлын ширээн дээр хүү Исаака өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн босуу. Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг гэж байгаа зү. Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг. Эн чинь бидний авралын итгэлийн мөн чанар яриад байна. Үйлсээрээ аврагдах юм яриаггүй. Итгэлээр аврагдсан л да. Гэхдээ итгэл чинь өөрөө үйлсээрээ ажилдаг, үйлстэй хамт ажилдаг итгэл багхгүй юу? Хэрвээ үйлс нь харагдахгүй байгаа гэвэл аврал байхгүй байна гэсэн үг. Авралын итгэл тэр хүнд бий болоогүй. Нөгөө нэг түрүүн яриадсэн шал худлаа итгэлээ гэсэн үг. Нөгөө өөрийгөө мэхлэгчд. Гэхдээ тэр хүн өөрөө итгээд байгаа шүү дээ. Уг нь бол би аврагдцсан гэд. Гэхдээ үйлсийн төлөө аврагдсан гэдгээ ойлгохгүй, үүнийг бодохгүй байвал энэ амьдралаас нь гарч ирэхгүй бол ариун сүнс хүнхээр байгаа мó гэсэн санаа. Байхгүй гэсэн үг шүү дээ. Гэхдээ удаашрал яригддаг. Процесс яригдана. Гэхдээ л илэрдэг, анзаарагдан та яг аврагдсан хүнийг бол анзаарагдан угаасаа дахин төрсөн бол угаасаа өөрчлөлт нь явагдаад эхэлсэн байдаг. Ядаж л гим нүгэл адилхан хийсэн мөртлөө дараа нь гимшиж байгаа нь мэдэгддэг. Ян зүр юм яригдана. За тэгэнгүүтлээ 21-с тэгээ бидний эцэг Авраам дахлын ширээн дээр хүү Исаака өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн босуу. Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг харж байна гэж байгааз. Итгэл нь үйлсээр гүйцэд болсныг. Хэрвээ дэс дараа ярих гад байвал ингэж л яригдана л гэсэн үг. Бидний итгэл үйлсээр бидний итгэл болохоор анх авралыг бий болгоцсон. Гэхдээ биднээс юу шалтгаалах вэ гэхээр итгэлээрээ үргэлжлүүлэн ариун сүнс дотор алхах буюу нөгөө Есүстэй харилцсан ариун сүнсний үр жимсийг эрэл хайгуул хийж ариун сүнсээр удирдуулан амьдрах энэ дунд чинь бидний итгэл төгс болно гэсэн үг. Төгсөрнө гэсэн үг.
улам илүү ингэж хэлбэр дүрсээ олж жинхэнэ инх тайвны итгэл болно. Жинхэнэ аврагдсан инх тайвны яг одоо инх тайван батад оржод улмаа цэцгээ таны дуудлагыг яригдана гэсэн үг байхгүй. Та өнөөдөр ингээл аврагдаад ингээл Есүс чинь Есүсийн сүнсээр аврагдаад бид ингээд хувь хүмүүс ингээд бий болж байгаа шүү дээ. Гэхдээ бид нар хувь хүн нэг бүр чинь ондоогоор бүтээгдсэн хувь хүн нэг бүрт өөр дуудлага хаанчлалын дуудлага байгаа. Хувь хүнийх нь ялгаанууд байгаа шүү дээ. Тус ялгаатай алдрууд гэж ярьж байгаа шүү дээ. Ялгаатай өнгөөр бид бурхныг алдаршуулна. Янз бүрийн байдлаар. Тийм учраас бид хизээч нэг нэгнтэйгээ бие биенийгээ харьцуулж юусоо болохгүй гэдэг юм чинь аахгүй. Харьцуулаад эхлэхээр л бид тэр хүний ялгарх өнгийг нь бид өөрийнхөө өнгөөрөө ингэж балиартуулж гинэ гэсэн үг. Тэгээ холимог юм бий болгож гинэ гэсэн үг. Эсвэл тухайн хүний өнгийг нь дарж гинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингэж гүйцэд болно, төгс болно гэсэн санаа. Тэгээ 28 дээр 23 дээр бурханд Авраам итгэсэн үүгээр нь түүнийг зөв тооцсон юм гэж өгүүлдэг бичвэр бэлэгдсэн бөгөөд бурхны анд нөхөргөж Авраам дуудагдах болов. Хүн зөвхөн итгэлээр бос үйлсээр зөвтгөгддгийг та нар харж байна гэж байгаа сте. Хүн хардаа зөвтгөгдөхдөө тэр зөвтгөгдөж байгаа итгэл дотор нь хамтд нь үйлс нь явж байгаа байхгүй. Тэр итгэлд нь өөрт нь тийм мөн чанар байдаг. Тэрнээс биш итгэчээд тэгээд дараагаар нь бид нар нэг юм үйлс хийж ижил тухайн авралаа жинкнээс нь за одоо л яг ингээд гүйцэд боллоо гэсэн санаа биш. Тэр итгэлд нь өөрт нь угаасаа аврагдсан амьдралаараа амьдарч эхлэхэд л үйлс гардаг тийм нөгөө нэг мөн чанартай. Ариун сүнс бидний дотор орж ирсэн бол угаасаа үр жимс гарах нь гарцаагүй. Гэхдээ биднээс хийх ёстой зүйл нь ариун сүнс дотроо л явах. Сүнсэндээ ядуу явах гэдэг. Матай 5:3 ярьдаг те. Сүнсэндээ ядуу хүн ерөөлтөө Тэнгэрийн хаанчлалт тэднийх гэдэг байгаа чинь сүнсэндээ ядуу гэдгийг үргэлж ойлгох. Яагаад ядуу гэж байгаа юм? Бид аврагдахад бид юу ч хийгээгүй шүү дээ. Бид юу ч хийх арда энд нэг чухал юм байгаа шүү. Бидний юм хийлгээгүй шүү дээ гэж хэрэг ярьж бол буруу гэсэн. Би уг нь өөрөөрөө ч гэсэн үйлсээрээ аврагдахыг хүссэн ч гэсэн таал төрүүлэл намайг аварчаа үздэй гэж ярьлаа гэж бодоход энэ шал утгагүй юм болно гэсэн. Яагаад тэгэхээр хуучин гэрээ чинь тэр чигээр Израиль үндэстэн 2000 жилийн турш тэд үйлсээрээ аврагдах гэж чадаагүй байхгүй. Нэг ч хүн аврагдаж чадаагүй. Тийм учраас Ром номон дээр зөвхөн нэг чалга Бурхны алдарт хүрдэг хүн нэг чалга гэж ярьж байгаа. Ямар ч боломжгүй. Тэгэхээр тийм боломжгүй үед эргээд ямар ч боломжгүй учраас шууд бэлгэлж байгаа юм тэр. Гэхдээ тэр бэлгэлсэн аврал дотор чинь бидний үйлс яригдана гэсэн. За тэгээ бүгдээрээ одоо энд юу гарыг ингэж бид аврал эхэлсэн юм байна. Тэгээ ногоон байгааз. Ингэж бидний аврал юм байна. Аврал дотор нь ийм тэгээ наадаа итгэл үйлс хоёр нь хамт явж байгаа шүү. Энийг та сайн бодоо. Тусдаа ойлголт биш. Биднэрт авралт хүргэж байгаа бидний итгэл угаасаа дотор нь үйлс буюу тэр үр жимс нь тэгдэж яваа. Хөрсөн тархицсан угаасаа үр жимс гарах нь тодорхой хөрс, тодорхой үр жимс, тодорхой бурхан нь байгаа, ургуулдаг бурхан байгаа, тариаланч болсон. Одоо тариаланчт нь хим гэж яг пастор ахлагч нартай бидний итгэлийн ахын дүүс нар гэж хэлэх үү яах вэ те. За тэгээд ингээд тэрний яах вэ? Ямар ч ингэ бүх юм нь өөгдсөн. За тэгэнгүүтлээ цаг нь болоход угаасаа үйлс буюу жимс нь гарна. Жимс нь өрн зүв байгаа учраас жимс нь угаасаа гарна гэсэн. За тэгтээ одоо бүгдээр ингэ харъя. Нөгөө анхныхаа ишлэл рүү очие. Энд дээр одоо нэг юм санаа байгаа шүү дээ. Намайг эзэмний гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орно. Тэгэхээр Тэнгэрт байгаа эцгийн хүсэл гэж юу вэ гэдгийг бүгдээр олох хэрэгтэй. Одоо энд бас буруу ойлголт хийгээд ирвэл би дахиад төрнө гэсэн. Тэгэхээр энд Библийнхаа ишлэлээс л хаах хэрэгтэй. Би өөрийн байдлаар эхний байдлаар ингэж санагдаж байгаагаа олсон ишлэлүүд энэ байна. Бас хайж үзэхэд үгээр нь хайж үзэхэд гарч ирсэн ишлэлүүдээс эдгэр нь яг агаар нэг байсан учраас тавьсан ишлэлүүд эдгээр байна. За бүгдээр харъя. Бурхан Есүс хэлж байгаа шүү дээ. Харин Тэнгэрт байгаа миний аавын хүслийг гэсэн үг шүү дээ. Эцгийн минь. Тэгэхээр Есүсийн аавын хүслийг Есүс хэлж шүү дээ. Аавынхаа хүслийг. Энийг миний аавын хүслийг үйлдэгчл Тэнгэрийн хаанчлалд орно гэж хэлж байна. За тэгэхээр одоо бүгдээр харъя. Иохан 4:16 дээр юу гэж байна? Иохан 4:34 дээр. Иохан 4:34 дээр. Есүс тэдэнд миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэтгүүлэх явдал юм а гэж байгаа. Одоо энэ дээр хардаа ингэж байна. Яг тэгтээ тодорхой хоол нь энэ дээр энэ ишлэлээр байх байгааз. Тэгтээ яагаад бичсэн бэ гэхээр энэ нөгөө хам сэдвүүдээр байгаа учраас зүгээр ярьчих гэж бодсон юм. Иохан 4:34 дээр Есүс хэлж байна те.
миний хоол бол гэж байна. Би тэгтээ Дистарагийн өөрчлөлтсөн байна. За яг ингээд холж утгаад ойлгочих واخ. Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг нь үйлдэн ажлыг нь гүйцэтгүүлэх. Намайг илгээсэн миний аав гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Бурхан аавын хүсэл болон түүний ажлыг нь дуусгах гэсэн англи дээр үг байгаа юм билээ шүү. Яг дуусгах, төгс болгох, дуусгах гэсэн санаа. Тэгэхээр энд бол түүний аврал загалмайн үйл явдал орчих бах те. Тэгээ түүний хүслийг үйлдэн. Тэгэхээр одоо хараа бид нар өнөөдөр бидний хоол юу байх хэрэгтэй болж таарж байна. Ингэсэн шүү дээ та. Мата дээр те харин тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орно. Тэгэхээр тэнгэрт байгаа эцгийн хүсэл юу вэ? Энэ дээр болохоор Иохан 4-ийн 4 дээр болохоор Самар эмэгтэй борчоос яригддаг. Тэгэхээр Самар эмэгтэйг та угаасаа мэдж байгаа учраас би гол хэсгийг ярьчих хамааралтай хэсгийг. Тэрнэр яадаг вэ гэхээр тэр эмэгтэй дээр тэр зохисгүй гэмтэн ард ирэг дээрээ хүртэл ад үзэгддэг эмэгтэйд Есүс өөрийгөө Месиа гэдгийг хэлсэн байхгүй юу? Хэр баргийн хүмүүст хэлдэггүй үгээ Есүс хэлсэн. Би тэр Месиа чинь байна гэж хэлсэн. Сайн мэдээ гэсэн үг. Сайн мэдээ тараасан гэсэн үг Есүс. Тэгээ энээс өмнө Есүс цангаж исэн, өлсөж исэн. Цангаж исэн учраас Самар эмэгтэйг үд дунд яг ингээд нарнаар Самар эмэгтэй нөгөө нэг янхан бие үнэлэгч завхаа эмэгтэй л дээ. Тэгээ тэр эмэгтэйгээс усгүйдэг. Тэгээд тэрүүгээр дамжуулж ингээд сайн мэдээгээ тараадаг. Тэгээд тэр үедээ бас дагалдагч нар нь хот руу явцсан байсан. Яагаад вэ гэхээр хоол унд байхгүй. Хоол унд эзэн Есүс өсөжсэн учраас өөртөө ч өсөжсэн учраас Юда руу аймаг руу явж байхдаа замаараа хоол унд цуглуулах гээд явцсан байсан. Тэгэхээр Есүс өсөжсэн, цангаж исэн. Тэгээд тэр үед яасан бэ гэхээр Есүс яг өвчтөе хүнд эмч хэрэгтэй шиг гэмтэй хүнд Есүс өөрөө хэрэгтэй учраас тэр гэмтэнд Самар эмэгтэй болох тэр гэмтэнд сайн мэдээ тараасан. Яг жинхэнэ сайн мэдээ. Нөгөө Месиа гэдэг байгаа чинь. Дослогдсон нэгэн, аврах нэгэн. Яг энэ авралын төлөө томилогдсон нэгэн гэсэн санаа байхгүй юу? Тэгээд Тэнгэрийн хаанчлыг энэ газар дэлхий дээр авчрах нэгэн. Нөгөө хаан, цор ганц нэгэн Давидын удам. Тэгээд Адам дээр болохоор нөгөө Эхлэл 3:15 дээр байгаачлан могоон толгойг нь бяцлах нэгэн. Гэхдээ могоо бяцлагдж байхдаа эмхтэй үрийн өсгийг нь няцлана. Бяцлана бас ингэж хатна. Хазна буюу Иесусыг загалмай дээр хаддаг штэ. Энэ процесс явагддаг. Тэгэхээр энэ сайн мэдээг ингэж Самар эмэгтэйд ярьдаг. Тэгээд дараагаар нь дагалдагч нар нэрээтэй ингэж Иесусыг хүч орцсон байгаа хардаг. Тэр үед та хаанаас хоол олоод идчихвэ гэх тиймэрхүү санаа хэлэх үед хэлдэг юм үг нь энэ. Хин нэгэн түүнд идэх юм авчиж өгсөн юм уу? Өөр хоорондоо ярилцав. Есүс тэдэнд миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэтгүүлэх явдал юм а. Энэ юу гэхээр сайн мэдээ тараах. Бүр чаашлах юм бол хүнийг аврах гэсэн санаа. Тэгэхээр бид авардаг нэг нь үү? За бид сайн мэдээ тараадаг үгвэл бид сайн мэдээ тараадаг нэг нь биш шүү дээ. Бид сайн мэдээ тараах юмд ашиглагдана. Гэхдээ гол имийг ариун сүнс өөрөө хийнэ. Авардаг нэг нь бид нар үгүй. Бурхан өөрөө аварна. Тэгэхээр бид Бурханаар нөгөө ариун сүнс дотор алхана гэдэг чинь Христ доторх сайн үйлс гэдэг чинь дангаараа биш. Дандаа Бурхантай хамт ариун сүнсээр. Тэгээ бид эн чинь өөрөө нөгөө яриад байгаа Тэнгэр дэх Бурхан аавын хүсэл гэдэг чинь нэгдүгээрт. Бурхан аавын хүсэл ажил бол бусдыг аврах юм аа гэсэн санаа. За хоёрдугаар 1-р Тимот 2-ын 3-аас 4-ийг уншиг бүгдээрээ. Энэ нь бид 1-р Тимот 2-ын 3-аас 4. Энэ нь бидний аврагч Бурханы мэлмид сайн бөгөөд нийцтэй. Тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэ гэж хүсдэг гэж байгаас нөгөө Бурхан аавын хүсдэг. Бүх хүн аврагдаж үнний мэдлэгт гэдэг чинь дагалдуулалт. Аврал дагалдуулалт. Аврал шин амьдрал. Агаар нэг байгааз. Тэгэхээр бүх хүний аврал гэсэн. Тэгэхээр Бурханы хүсэл юу вэ гэдэг чинь бүх хүний авралын төлөөх амьдрал байхгүй юу? Та өнөөдөр ямар дуудлагатай, ямар бэлэг авьяастай хүсэл мөрөөдөлтэй нийгмийн хаана ажиллахыг хүсдэг вэ? Тэр онцлог өнгөөрөөл та Бурханыг алдаршуулж тэр талбар дээрээ та бүх хүний авралын төлөө ажиллаж байгаа нэгэн чинь өнөөдөр эзэн минь гэсэн Тэнгэрийн хаанчлал орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч буюу бүх хүний авралын төлөө нөгөө Самар эмэгтэйг Иесус авралт хүргээд тэгээд өөрөө жинхэнэ бие нь хооллогдсон байсан шиг. За Иохан 3:16 17 дээр үгдэг лээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Тэгээ хүүд нь итгэгч хэн ч мөхгүй харин мөнх амьтаа болно. Тэгээд Бурхан түүгээр дамжуулан ертөнцийг
яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд хүүгээ илгээсэн, Есүсийг илгээсэн. Бурхан аав нь. Тэгэхээр Бурхан аавын зорилго юу вэ? Орчлон ертөнцийг яллаж, шүүж, буруутгах биш. Аврах зорилготой. Тэгээ Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан гэдэг чинь агапе хайр. Тэгэхээр агапе хайрын дотор байх Бурханы зорилго байна. Бүх дэлхийг аврах нь Бурханы зорилго байна. Давтагдж байгааз аврал. Энэ бол Бурхан аавын хүсэл гэсэн үг. Зан юу гэдгийг шашны зан бол яриаг байгаа зү. Бүтэнсээ өдөр болгон би ингэснээр би бүтэнсээ өдөр болгон очих ёсгүй гэж яриаггүй шүү. Бүтэнсээ өдөр болгон бид очиж байгаа зорилго нь болохоор бид Бурхан аавтай хайртай учраас, Есүсттэйгээ ахан дүүс нартай хайртай учраас, ахан дүүс нартайгаа хамтдаа байхаар тэнд Тэнгэрлэг янз бүрийн илчлэлт ойлголтууд, тэнд бид энерги ирч хүчээ авч бие биенийгээ босгон байгуулж, бие биенийхээ гэрчлэлээрээ бид урамшиж, тийм зорилготой шүү дээ. Тийм учраас бид бүтэнсээ өдөрч байтугай өдөр болгон ч уулзах хүсдэг. Ийм л зорилго байна. Яг бүтэнсээ өдөр гэж яагаад гэдгийг нарийн ширийн минь би сайн одоогийн байд санахгүй байгаа ч гэсэн амралтын өдөр л үздэй. Бус өдрөл бид нэр талбарлууд руугаа гарчихсан, гэрэл давс болох гээд гарчихсан байгаа. Гэхдээ бүтэнсээ өдөр тэдгэр гэрэл давс болох талбар маань хаагддаг үздэй. Сургууль хаагддаг, ажил маань амардаг. Тэгээ хаана очих юм? Ахан дүүс нартайгаа очиж бүгдээрээ хамт цаг өнгөрүүлээ л да. Бурхантайгаа уулзъя л да. Түүнээс биш эн чинь бүтэнсээ өдөр тэдгээр өдрүүд чинь зан үйлүүд чинь нэг юмны төлөө аврал ч юм уу эсвэл бид тэгснээрээ бид нэг тийм юмд хүрэх гээд байгаа одоо юу гэдэг нэг юм Бурханаас нэг юм авахын тулд бид заавал таслахгүй байх ёстой мостой гэдэг юм биш байхгүй. Гэхдээ сахилгажуулалт яригдана. Бид амьдралын зөв хэвшилд бий болгохын тулд таслахгүй байх тусмаа бид амьдралын зөв хэвшил бий болдог. Гэхдээ дандаа юм мэхлэл байгаа шүү. Үйлс гэж бодвоо бишээ. Үйлсээр зөвтгөгддөг тэр зөвтгөгдөхийн тулд хийж байгаа үйлс гэж бодвоо гэдэг санаа. За тэгээд 1-р Тесалоник 5:10 гэдэг уншиж. 1-р Тесалоник энийг уншицсан те. 1-р Тесалоник 5:18. За одоо энэ дээр бүх зүйлд талархлаа өрг. Одоо нөгөө Бурхан аавын хүсэл гэдэг үгээр нь би хайсан байхгүй. Тэгэхээр бүх зүйлд талархлаа өрг. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн гэж байгаа сте. За эндээс тэгвэл ямар юу гарч ирж байна? Бурхан аав ямар хүсэл биднэрт байна? Нөгөө аврахын тулд Бурхан аавын хүслийг жижил бид энэ аврал Тэнгэрийн эцсийн шүүлтийн өдөр бид авралаа авах тэр нөхцөл нь болох юм бэ гэхээр нөгөө авралч яригдсан тэгэнгүүтлээ одоо давхар ямар сүнслэг үүс яригдж байна вэ гэхээр бүх зүйл Бурханы дор байгаа, Бурханы төлөвлөгөөнд дор байгаа. Бурхан бүх зүйлийг удирдах байгаа. Иремья 29:10-аас 11 гэлүү те бас Ром 8:28 гээд бүх зүйлс Бурханы төлөвлөгөөнд дор байгаа гэсэн энэ итгэл чинь асар чухал итгэл. Хэрвээ энэ итгэл байхгүй бол яах вэ гэхээр бид Бурхандаа итгэл маань хүртэл ганхах аюултай. Ягаад тэгэхээр энэ дэлхий дээр зовлон гэж байгаа. Энэ дэлхий дээр Бурхан бидний зарим гуйлтанд хариулдаггүй. Урд нь бид нар үзсэн те. Ягаад хариулдаггүй шалтгаануудыг үзсэн. Тэгэхээр тэр нь хүртэл зоригтой бидний төлөө байдаг шүү дээ. Гэтэл тэрийг ойлгохгүй бол бидний итгэл ганхна гэсэн үг. Сатан энд орж ирж бид нарыг ганхуулж хоньны арьс нөмөрсөн чоннууд ч орж ирнэ гэсэн бодлууд. Тийм учраас бид энэ бүх зүйл Бурханы төлөвлөгөөнд ор ажиллаж байгаа гэдэг чинь асар чухал халахвч байхгүй. Энэ итгэл чинь Бурханы хүсэл. Энд байгаа зү. Учир нь энэ бол та нарын төлөөх гэж байгаа зү. Та нарын төлөөх Есүс Христ дотор гэж байгаа шүү бас. Нөгөө ариун сүнс яригдана. Есүс Христийн амьдралын загалмайн зам яригдана. Бурханы хүсэл муу юм аа гэж. За ингээд ерөнхийдөө тэгээд түрүү ярьсан. Хямдхан нэгүүлсэл, дутуу нэгүүлсэл, хүчгүй нэгүүлсэл гэдэг ойлголтууд яригдаад байгаа. Яагаад вэ гэхээр нэг ийм ойлголт байгаа ш. Түрүүн би ярьсан л гэхдээ яг аврал нь бид итгэлээр нэг удаа аврагдаад тэгээд Бурхан биднэрт бүх зүйлийг төгс өгч гисэн. Одоо бид нар юу ч хийх шаардлагагүй гэдэг номлол тийм итгэл ярих юм бол энэ буруу гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл тэр аврал чинь тэр итгэл чинь өөрөө зоригтой өгөгдсөн. Түрүүн Эфес 2:8-аас 10 дээр байсан 10 дугаар ишлэл дээр байсан шүү дээ. Энэ нь Христ Есүс доторх бид сайн үлсийн төлөө Бурхан биднийг бүтээсэн гэдэг. Сайн үлсийн төлөө Бурхан биднийг аварсан, сайн үлсийн төлөө Бурхан биднэрт сайн үйлсээр ажилдаг, сайн үйлсийг зорилгоо болгодог итгэл бий болсон байхгүй юу? Бурханы нэгүүлсээр. Итгэл нь хүртэл Бурханы бэлэг шүү дээ бас. Тэгэхээр бид нар ингэж ярихгүй бол энэ нэгүүлсэл чинь хүчгүй гэсэн. Яагаад хүчгүй вэ гэхээр тийм хүний амьдралд өөрчлөлт байдаггүй. Тийм одоо юу гэдэг нэг
одоо сайн үйлс хийх нь эсвэл итгэлийн амьдралаар бид Бурхнаа алдаршуулахын тулд ингэж юм ямар нэгэн үйлс хийх нь шаардлагагүй, үйлсээр аврагдахгүй гэж ярьдаг хүмүүс болвол нөгөө дутуу хямдхан нэгүсэл ярьж байгаа гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ нэгүсэл гэдэг энэ ойлголт чинь асар том хүч байхгүй юу? Хуулийн буюу хуулийн хийж чадаагүй одоо хүний хүч гэсэн үг л дээ. Хүн өөрийн хүчээр хийж чаддаггүй зүйлсийг нэгүсэл биднэрт өгдөг. Тэр нь юу гэхээр ариун сүнс шүү дээ. Тэгэхээр ариун сүнсээр бид эн чинь зөвхөн мэдлэг биш байхгүй юу? Тийм учраас бид ингээд номлол сонсч болно, мэдлэг мэдж болно, бясалгаж байгаа ойлгочих болно. Гэхдээ заавал бид яг амьдрал дээрээ, талбар дээрээ, асуудалтай талбарууд дээр ариун сүнс орж, Есүс өөрийнхөө ариун сүнсээр дамжуулан орж өөрчлөлтийг бий болгодог угаасаа. Хэрвээ энэ өөрчлөлт байхгүй бол нөгөө энэ аврал чинь асуудалтай байна л гэсэн үг. Аврал аваагүй хүмүүс. Тийм ч учраас хараа л да. Эзэн минь гэж ярьсан аврагдсан гэж бодож байгаа иш үзүүлдэг, гайхамшиг үйлдэг, чөтгөрүүдийг хөөдөг нөгөө нэг мундаг агуу итгэлийн хүмүүс чинь аврагдаагүй байх боломжтой юм яриад байгаа сте. Би та нарыг юусоо танихгүй, огт мэдэхгүй юм байна. Гэдэг чинь анханасаа аврал аваагүй хүмүүс байхгүй. Авралаа алдсан биш. Тэгж тайлбарлаж илээ хүмүүс бас. Авралаа алдсан биш. Би бас итгэж байна. Аврал алдагдахгүй. Бурхны тэр аврал төгс ихгүй. Гэхдээ яагаад аврал алдагдж байгаа тиймэрхүү тохиолдлууд, кейсүүд гарч ирээд байна вэ гэхээр тэд нар чинь анханасаа аврагдаагүй хүмүүс ээ. Хэр үнэхээр аврагдсан бол тэр авралыг бий болгож байгаа энэ чинь Бурхны хийдэг зүйл шүү дээ. Авралыг бий болгож байгаа тэр итгэл нь өөрөө угаасаа үйлсийн төлөө итгэл гэдэг нь байсан гэсэн үг. Тэгэхээр үйлсийн төлөө юу ч хийхгүй, өөрчлөлтч байхгүй энэ шинэ хуулийн биелэл гэдэг энэ санаа чинь ерөнхийдөө би та нарыг яаж хайрласнаа адил би биенээ хайрл гэсэн ишлэн шүү дээ. Бид нар урд нь үтсэн те. Шинэ гэрээг базаад ганцхан тушаал болгож болдог бол Есүс хэлсэн шүү дээ. Би та нарыг яаж хайрласнаа адил би биенээ хайрл гэсэн шинэ тушаал өгж байна гэж Иохан дээр хэлсэн. Тэгэхээр энийг хийж чадахгүй тэгээд давуу зүвт байдал гэх те уулан дээрх сургаал бид нар ингээ үзээ явж байгаа. Өмнө бид нар үзсэн те Матай 7 дугаар 5 дугаар бүлэг дээр те байгаа. Та нарын үйлс нөгөө нэг нь аврагдсан итгэл үнгүүгээр аврагдсан шинэ амьдралыг бий болгосон гэж яриад байгаа. Ариун сүнсийг дотроо тээсэн гэж байгаа хүмүүсүүдийн чинь зорилго нь та нарын үйлс зөвхт байдал фарисеучуд болон хуулийн багш нарын зөвхт байдлаас давуу гарах дуудлагатай, чадвартай, боломжтой, бүрэн чадвартай, боломжтой, тийм зорилготой бүтээгдсэн шинэ амьдрал юм а гэж ярьж байгаа. Тийм учраас давуу зөвхт байдал байхгүй. Тэгээд хуулийг бид нар бүр хэтрүүлж биелүүлдэг гэж бодлоо. Биелүүлэх чадвартай. Тэгээд тэрнийх нь мэдлэг нь ч хөөгдсөн. Бид нар 7 жишээ дурдсан шүү дээ 6 ч билүү те. Завхаарл жишээ нь яг нийгэм болон хууль бас нийгмийн хувьд яг юуг завхаарл бас хүн алахыг яг юуг хүн алах вэ гэхээр яг биеэр үйлдэгдсэнийхэн дараа нь л энэ хүн завхаарчлаа, эхнэрээ араар нь тавьчлаа, эсвэл энэ хүн яг хүн алчлаа гэж ярьдаг. Нөгөө хүн үхсэн тохиолдолд. Харин шин одоо давуу зүвт байдал чинь юу ярьж байгаа нөхөр хуулийг давуулан биелүүлдэг буюу хүн алахын яг үр нь хүний зүрхэнд уур хилэнгээр хэлдэг гэж Есүс заасан шүү дээ. Тийм учраас бид ариун сүнстэй учраас бид сүнсний төвшөнд өдөр тутам бид нөгөө нэг ариун сүнс дотроо амьдрах буюу нөгөө ариун сүнс нөгөө энэ яриад байгаа Есүстэй харилцаа зөвхөн ганцхан удаа хийгдсэн аврал биш. Эн чинь байнгын төлөв байдалд. Тэгээ эн чинь яаж юм нэхлээр яг миний ингээл амьдрал дээр ингээ биений хүнд ууралж хилэгнэх үедээ ариун сүнс маань тусдаа нэг юм бурхан, тусдаа хүч хүн учраас бие даасан бурхан учраас надад миний ямар байгаа зүйл хамаараад сануулдаг байхгүй юу? Яг сүнсээр дахин төрсөн хүн бол хүүе гэл нөгөө ишлэл санагдана эсвэл те уурлагч нэг нь ах トゥ угаа алсантай адилтай галтай тамд ороход хангалттай буруутгагдана ч гэдэг юм уу. Тэгээд энийг ойлгож судлах үед бий болсон тэр ариун сүнсний ухаарлууд санагдана. Хуулийн үндсэн уур хилэнгийн өрн биш хүн алахын өрн бол уур хилэн юм а гэдэг юм санагдана шүү дээ. Тэр үед бид өөрсдийгөө ариун сүнсний хүчээр бид хянч чадна гэсэн. Гэх мэтчлээ ингээд тэгээ эрх чөлөө байхгүй. Энийг нэгүслээ буруу ойлгосон сайн үйлсийн төлөөх итгэлээр л аврагдсан гэдгийг ойлгохгүй хүмүүс бол энд юу яригдах вэ гэхээр эрх чөлөө гэж байхгүй. Яагаад гэж тэр хүн зөвхөн аврагдаад нэг удаа аврагдаад тэгээ болцсон гэж ойлгохоор
аврагдсныхын дараах он жилүүд, өдөр хоногудад юу болж байгаа вэ? Сүнслэг тулаан шүү дээ. Тэгэхээр тэр сүнслэг тулаанд болж байгаа процессын дунд энэ хүн яаж ажиллах вэ? Магадгүй тийм учраас Ром номдор ч гэсэн байдаг шүү дээ. Та нар нэгүслээ мах бодийн таатай боломж болгон бүү ашигла гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүс бол тэгж ашиглана гэсэн үг шүү дээ. Энэ бол сайн үйлсийн төлөөх итгэл, нэгүсэл байтал муу үйлсийн төлөө ашиглаж эхэлнэ гэсэн үг. Ингээд ирэхээр муу үйлс чинь өөрөө эргээд бид нарыг боомлдог, боолчилдог, эргээд ёс бусын бид нар боолчд оруулдаг шүү дээ. Тэгэхээр ийм юм яригдаж байна гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь 1-р Коринт 6-гийн 9-өөс 11-ийг бүгд уншъя. За би эндээс гаргах ч дөө. 1-р Коринт гаргаснаас за 6-гийн 9. За бүгдээр уншъя. 1-р Коринт 6-гийн 9-өөс 11. Зөвхт босчууд ер нь Бурхны хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддгүү хэрэггүй. Бүү мэхлэгдэх туун гэж байна. Хараа зөвхт босчууд гэмт хүмүүс гэсэн. Бурхны хаанчлалыг өвлөхгүй. За энийг ингээ ойлгох. Мэддгүү мүү бүү мэхлэгдээрэй гэж байна. Садарлагчд. За одоо ингээ та бодоорой. Садарлагчд. Гэхдээ энд чинь наадаа энэ яг одоо энэ унших энэ ишлэлийг хоёр байдлаар ойлгох магадaltaй байхгүй. Тэгэхээр тэрийг та сайн бодоорой. За садарлагчд ч, шүтэн шүтгчд ч, завхаарагчд ч, янхан ирч, ижил хүүстэнтэйгээ нөхцөгчд ч, хулгайч нарч, шуналтнууд ч, архичд ч, хараалчд ч, дээрэмчд ч Бурхны хаанчлалыг өвлөхгүй буюу Тэнгэрийн хаанчлалд орохгүй, аврагдахгүй гэсэн үг. За ингээд бид нар энэ хин нэг нь бид нар байгааз. За гэхдээ болгоомжтой байгаарай. Одоо бүгд 11 уншина гэсэн. Та нарын зарим нь тийм байсан. За одоо эндээс эхлээд. Би гэсэн. Би энэ дунд бол би сая байсан. Тэгэхээр би тийм байсан гэж хэлж байна. Өнгөрсөн цаг дээр. Энэ хэн хэлж байгаа юм? Бурхан хэлж байгаа. Хизээ хэлж байгаа юм? Энэ үед баггүй юу? Энэ үед. Аврагдах үед. Ариун итгэлээр нэгүсэлд итгэх үед. Нөгөө авах ёстой байсан Бурхны хаанчлал өвлөхгүй байдлыг өвлөхгүй байх ёстой шүү дээ. Би энэ гэмтэн учраас Бурхны хаанчлал өвлөхгүй буюу мөнхийн тамд орж яллагдах, тамлагдах зохистой нэгэн ийм гэмтэн учраас. Яагаад гэвэл хэлж штэ зүвд босчууд Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж. Гэтэл тийм байтал Бурхан нэгүсэл буюу тэр авах ёсгүй юмыг өгсөн. Тэр нь зүвд байдал. Аврал. Тэгэд энийг та нар тийм байсан. Гэвч эзэн Есүс Христийн нэрээр Есүс Христийн хийсэн сайн мэдээ, загалмайн сайн мэдээ, амьлалтын хүч чадал тэр гайхалтай Есүс Христийн төгс хийсэн зүйлээр болон Бурхны сүнс дотор гэж байгаа сте. Ариун сүнс. Яагаад энэ хоёр зэрэгцэж орж ирж байна? Есүс Христийн хийсэн зүйлсэд итгэх үед Есүс Христ дээшээ өргөгдөөд 50 хоногийн дараа ариун сүнс бууж ирсэн. Тэгээ ариун сүнс энэ дэлхий дээр бууж ирээд итгэсэн хүн болгоны дотор орж ирдэг болсон. Тийм учраас шин ариун сүнсний хүчээр бид амьдрах боломжтой болсон гэсэн. Тэгээ гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон Бурхны маань сүнс дотор та нар угаагдсан гэж байгаа зү. Бид нар угаасан юм биш шүү. Би угаагаагүй. Би угнахаар балиар хэртэй завхаа алуурчин янхан ир ижил хүүстэндээ нөхцдөг. Би хулгайч, би шуналтай архичин, хараалчин, дээрэмчин өөр ингээд садарлагч, шүтэн шүтгч байхгүй би чинь. Бид нар бүгдээрээ биш гэж бол өөр юм бодно гэсэн. За. Тим хүмүүс. Тэгээ бид нар бол үнэхээр ямар ч зогсгүй. Гэтэл аврагдах үед юу болсон гэж энэ зүйл бий болсон. Есүс Христос нэрээр сүнс дотор бид нарыг угаасан. Энэ итгэхгүй хэв байгааз бид нар угаагдсан. Угаасан нэг нь Есүс Христийн нэрээр болон Бурхны маань сүнс дотор Бурхан биднийг угаасан. Есүс Христийн нэрээр Бурхан өөрийнхөө сүнс дотор Бурхан Аав бид нарыг угаасан. Бурхан Аав бид нарыг ариусгасан. Бурхан Аав бид нарыг зөвхт гэж тоо. Одоо энэ зөвхт гэдэг энэ үгчин болохоор хууль зүйн хэллэг багхгүй юу? Justified, зөвтгөгдсөн. Хууль ирээд, цагдаа нар ирээд, шүүгч нар ирээд бидний гмийн
баримтыг гаргаж ирээд энэ хүн ингэж юм хийсэн гэд сүнслэг шүүгч нар, сүнслэг яллагч нар буюу сатан ирээд бурхны өдөөс бариад энэ батад орж инх тайван ийм хийсэн, өчигдөр ийм хийсэн гэд ингэх үед өөдөөс нь Есүс дуурна гэсэн үг. Есүс биднийг өмгөөлөгч болсон. Тийм ээ. Би наа хүн чинь тэгсэн. Бит хоёр нэг болсон учраас наа хүн чинь би байна. Би наатгаж үйлдсэн гэсэн үг. Гэсэн байдлаар Есүс өөрөө бидний өмнөөс үхсэн байхгүй. Тэгэхгүй яллагч сатан шүүгч юу ярих вэ гэхээр за ингээд ялаа өөрчлээ. За ашгүй би миний зорилго бүтчихлээ. Би алчлаа. Инх тайвныг батад орж дулмаг би шийтгэлийн үргэлжлээ буюу алчлаа. Тэр нь яаж вэ гэхээр Есүсийг алсан байхгүй загалмай дээр. Тэгээ бид хоёр нэг болсон. Есүсийн сүнс миний дотор байгаа учраас нэг үхэл байхгүй. Нэг ял болсон гэсэн үг. Гэхдээ энэ дотроо үргэлжлүүлэн алхнаа. Үргэлжлүүлэн Есүсийн сүнс дотор бид оюун санаагаа шинчилж Есүстэй адилхан болох тэр амьдралын зорилго руугаа явсаар л байх болно. Тэгэх тусам бид улам илүүгээр хүчтэй болно. Нөгөө ярьсан гайхалтай зүйлс бий болно гэсэн. Тэгэхээр энэ дээр хар та өнгөрсөн цаг дээр гэдэг бид нар хамгийн сүүлийн хэлэх зүйл өнгөрсөн цаг дээр шүү. Одоо бид нар ямар байхаас үл хамааран өнгөрсөн цаг дээр бурхан бид нарыг угаасан. Гэхдээ энийг та зүгээр ойлголоо гэд мэдлээ гэд яг түрүүн би хэлсэнтэй энэ хүнийхэн дүрдэнд би өөрийгөө оруулаад боцноороо болчих юм биш. Ямар үед гэхээр энэ итгэл чинь бурхан мэдж байгаа. Энэ итгэл чинь жинхэнэ авралт хүргэсэн итгэл бол та баг хүсэхгүй би жоохон хэтрүүлж ярихад хүсэхгүй байсан ч гэсэн та сайн үйлсийн төлөө амьдрч эхэлсэн байгаа гэсэн. Таны шинэ амьдрал чи эхэлсэн, өөрчлөлт чи эхэлсэн энэ арда өөрчлөлт чи эхэлсэн. Шинэ хууль буюу бусдыг Есүс намайг яаж хайрлсан шиг бусдыг хайрлах тэр юм руу ороод эхэлсэн. Давуу зүвт байдал буюу бид бүр оюун бодол дотроо гим нүглүүд олж хараад эхэлсэн, гимшээд эхэлсэн. Тэгээ эрх чөлөө тэр бузар муугийн нөлөө биднээс салсаар байгаа. Ийм танд үнэхээр байгаа бол та аль хэзээ угаагдсан. Тэгээ дунд нь алдаа оноо хамаагүй шүү. Дунд нь алдаа оноо угаасаа гардаг. Улам илүү багассаар байгаа. Алдаа оноо гарах болгондоо гим үйлдэх болгондоо та анзаарж байгаа бол дандаа гимшиж байгаа. Тэгэхдээ тэнд буруутгал байгаа шүү. Тэндээсээ бид нэгүс дотроо галс ороод эргэж хараад дахин яаж үйлдэхгүй байх вэ гэдгийг бид мэрэгүү ухаан дотор явна л гэсэн. За тэгэхээр өнөөдрийн хэсэг ерөнхийдөө энэ байлаа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа за тэгээд төгсгөлд нь энэ хоёр ишлэлийг ярьчих. Чухал ишлэл байсан. Уг нь эхэндээ ярих юутсан. Матай 25:11-ийг уншida. Дараа нь бусад огт нь ирж эзээ бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Та нар тэр өдрийгч цагийгч мэдэхгүй тул соргог бай гэж байгаа. Энэ ямар хэсэг вэ гэхээр нөгөө 10 охид сүйт залуугаа ухтж авахаар гарсан 10 охинтой шөнөөр гарсан 10 охин баггүй. 5 охин нь болохоор бүгдээрээ дэнлүүгээ авч явсан. Гэхдээ 5 охин нь дэнлүүгээ асаах нэмэлт тос авч яваагүй. Хэр удаан хүлээхэд мэдэхгүй учраас юу яаж мэдэхгүйгээд мэрэгэн ухаанаар тосоо авч яваагүй. Бэлэн байдалтай байгаагүй 5 охин байгаа. 5 нь авч явсан. Тэгээ бүгд хизээ ихэн тодорхойгүй унтаад өгдөг. Ирэхгүй байсан учраас ой дотор ч юм хаанч үдээ. Тэгээд тэгсэн чинь яг шүн дунд ч үлээ ингээл яг эд унтчих хойгоор нь сүйт залуу ирлээ, дингээ бэлдээрээ гэж орилдог. Тэр үед нөгөө ухаантай мэрэгэн бэлэн байдалтай байсан. Сонор сэрэмжтэй эзнийхээ эрэлтэнд бэлдэжсэн хүмүүс тосоо авч явсан. Авч явсан хүмүүс нь тосоо аваад угтаж авдаг. Нөгөө 5 нь тосгүй байсан учраас бусдаасаа гуйсан ч гэсэн та нарт байтугай биднэрт ч хүрэхгүй. Та нар худалдаж аваад тосны дэлгүүр рүү яваа гэд. Бид нар тосны дэлгүүр рүү аваад ирсэн чи аль хэзээ сүйт залуу сүйт бүсгүүчүүдээ аваад найр руугаа орцсон хаалгаа хаацсан байдаг. Тэгээд догшоод эзээ гэсэн чинь би та нарыг танихгүй байна гэж хэлдэг. Яагаад ингэж хэлж байгаа вэ? Бидний бэлэн байдал гэхгүй. Энэ бэлэн байдал чи өнөөдөр юу яриад байна? Нөгөө нэг ярьсан шүү дээ. Бурхан аавын тэнгэр туuгаа эцгийн маань хүслийг үйлдэгч. Та өнөөдөр яг аврагдсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа юу гэдэг чинь бидний асуух чухал асуулт байна. Тэгээд энэ итгэл чинь яаж илэрх вэ гэхээр өнөөдөр та юуны төлөө амьдарч байна? Та зөвхөн өөрийнхөө төлөө амьдраад тэгээд сайн үйлсийн төлөө бурхан аавын хүсэл төрөө юу гэлээ? Бусдын авралын төлөө хүмүүс үхсээр байна. Бусдын авралын төлөө та яг үйлдэхгүй байгаа ч гэсэн таны дотор тийм хүсэл байна уу? Хэрэг байвал найдвар байна гэсэн үг шүү дээ. Таны итгэл чинь жинхэнэ авралт хүргэх итгэлийн анхны тэр юм мэдрэгдэж байна гэсэн үг.
Гэхдээ илэрх ёстой. Бид үүний төлөө дуудагдсан. Хэрвээ энэ байхгүй бол та шалгаарай. Коринтер байгаачлан та Паул хэлсэн шүү дээ. Христийнх гэж бодож байгаа бол та нар итгэлээ шалгаарай гэж хэлсэн. Христийнх биш байх магадaltaй. Яагаад гэвэл бид өөрөө өөрсдийнхөө мэхлээд байх аюултай. Тэгээд Лук 6-гийн сүүлийн ишлэл. Лук 6-гийн 46. За би уншия. Та нар намайг эзэн гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ? Яг одоо энэ хэлж шүү. Есүс. Эзээ ингээд гой дуу муу зохиосон байж болно. Магтан дуу муу зохиосон байж болно. Гой номлосон байж болно. Ингээд би ингээд лаймаа хийгээд миний энэ минь юус хамаа байхгүй. Би яг энийхээ дагуу амьдрал дээр амьдрч зорилгоо болгож үйлдэх нь миний итгэл чинь яг жинхэнэ итгэл мөн үү биш үү гэдэг ч харагдана гэсэн. Тэгжиж миний итгэл яг авралт хүргэсэн итгэл байсан юм байна гэдгээ би өөрөө олж мэднэ гэсэн үг. Хэрвээ энэ зүйл надаас илэрхгүй бол би толгоогоороо мэдсэн учраас ингэсэн шүү дээ. Аврал нь Христийн үгээр Христийн үг сонссноор ирнэ гэсэн санаа байгаа шүү дээ. Гэхдээ магадгүй яг энэ цаг мөчид хэрвээ танд саний ярьж байгаа илрэл байхгүй бол та магадгүй аврагдаг байх. Гэхдээ одоо боломж биш шүү дээ. Яг одоо сонсогд Христийн үг ингээд тунхаглагдлаа. Та яг одоо сонсоод яг одоо залбирахад яг энэ цаг мөчөөс эхлээл ариун сүнс таны дотор орж ирээл энэ гайхалтай зүйлс бурхан дорой хийн шүү дээ. Энэ итгэлийн анхны энэ төгс итгэл. Тэгээд ариун сүнс чинь орж ирээд цаашаага үр жимсээ нөгөө гоё амьдрал чи эхэлнэ гэсэн үг. Үүний тулд бид ихлэ оншилж байгаа шүү дээ. Тэгээд дараагаар нь үхчихээг бол байгаа бол биднэрт боломж байгаа гэсэн. Гэхдээ наан нь бид сонсох хэрэгтэй, сонссондоо итгэх хэрэгтэй. За тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Юуг залбирах вэ гэхээр бүгдээ ерөнхийдөө зүгээр шууд базаал залбирая. Сайн ярьсан зүйлсүүдийг заадах би нэг юу гаргадаг. За би залбирлаа. За хам залбираа тэгээд сайн яригдсан бүх зүйлсүүдээ ариун сүнсэнд даатгаад эзэн минь яг одоо бид Коринт номон дээр байдагчлан бид өөрсдийнхөө итгэлийг шалгаж байна. Хэн нэгний өмнө биш, яг өөрсдийнхөө өмнө дотроо миний итгэл яг авралыг бий болгосон, авралыг хүлээн авсан тэр итгэл мөн үү? Учир нь хэрэг мөн бол тэр итгэлийн зорилго нь тэр итгэл танаас ирж бүтээгдэхдээ сайн үйлсийн төлөө бүтээгдсэн. Бурхны тэнгэрт байгаа Бурхан Аавын хүслийг гүйцэлдүүлэх тийм л ганцхан зорилготой амьдарч байгаа, оршин тогтнож байгаа итгэл. Тийм учраас эзэн таны хүсэл, Бурхан Аав таны хүсэл бол бүх хүнийг аврагдаас үнний мэдлэгт ирээсэй гэж та хүсдэг. Аврал итгэлийн дагалдагчийн итгэлийн амьдрал, шинэ амьдрал, ариун сүнс доторх үйлс, ариун сүнс доторх алхах амьдрал. Тэгэхээр эзэн минь бид бусдыг гэхээс илүүгээр өөрсдийгөө харж байна. Бид үнэхээр аврагдаад нэгдүгээр, хоёрдугаарт би үнний мэдлэг дотор ирэхийг хүсэж байна. Тийм учраас яг энэ цаг мөчид ариун сүнс та энд байгаа, сонсож байгаа хүн байгаа бол дахин сонсохын нэгэн байгаа бол яг одоо зүрх рүү та хаалга илчилт номон дээр байдагчлаа эзэн минь та хаалга тогшооч, дахин тогшооч. Бид шалгаж байна. Хизээж шалгалт илүүдэхгүй. Магадгүй би аврагдаагүй байх ч магадaltaй эзэн. Бид өөрсдийнхөө мэхлээд сатан биднийг мэхэлсэн байх ч магадaltaй. Тийм учраас яг бүх зүйл танаар хийгдсэн тэр төгс авралыг бий болгох, сайн үйлсийн төлөөх тэр гайхалтай итгэл надад байна уугүй эзэн минь та шалгаж өгөөч. Эзэн бид сайн үйлсээрээ дамжуулан Бурхан Аав таныг л алдаршуулахыг хүсэж байна. Тэгээд хизээч энэ мэдний хүчээр болдоггүй. Зөвхөн ариун сүнс та өөрөө энийг хийх болно Есүсийн дотор. Тийм учраас ариун сүнс дотор өдөр болгон хамт алхахын тулд сүнсэндээ ямар ядуу сүнс минь дангаараа юу хүчиж чадахгүй, амьсгалах боломжгүй, зөвтгөгдөх боломжгүй гэдгээ үргэлж ойлгож ариун сүнс таны хүчээр амьдрахыг хүсэж байна. Тэгээд бүх зүйлийг эзэн Есүс Христийн нэрээр Бурхан Аав тань даатхан залбирч байна. Амен. За энэ цагийн төлөө талархъя. Тэгээд нөгөөдөр уулзцгаая. 7 хоногт 3 удаа ерөнхийдөө яваад байгаа. За тэгэхээр энэ анхааруулгыг санаарай. Уншаарай. За тэгээд авахгүйхээ ухаанаар ханд нийцдээ. Анхааруулга уншаа. За тэгээд дараа уулзтлаа түр баяртай. За шалом.